За сайн байцгаана уу. Хамтдаа IT болон програм хангамж сурцгаая гэдэг уриалгын талаар та бүхэндээ мэдээлэл өгцгөөе. За Apprentice CG-ийн дээр 3 жилийн өмнө бид нэр 86 цагийн 43 хоног үргэлжилсэн юм IT програм хангамжийн сургалт явуулсан байгаа. Тэр нь болохоор 43 хоног өдөртөө 2 цагийн сургалт хичээлтэй нийтдээ 86 цаг болсон тийм сургалт байгаа. Тэрийг одоо ингээд үнгүү цацж байгаамаа. Монгол ард иргэдтэй ингээд үнгүү хамтдаа IT сурцгаая, хамтдаа програм сурцгаая гэдэг уриалганы доор. Тэгэд энэ сургалтын дээр юу сурах вэ? 86 цагийн хичээлийг үзээ. Юу сурах вэ гэхээр IT болон програм хангамжийн суурьтай болно гэсэн үг. Тэрний бүх одоо хэрэгцээтэй зүйлийг анхан шатных нь бүгдийг ингээд наривчлаад заагаад өгсөн байгаа. Тэгээд эдгээр сургалтууд маань болохоор 3 төсөлтөөр ингээд хуваагдаж орсон байгаа. Нэг нь болохоор хамтдаа Cygnet, нэг нь Судар Wiki, нэг нь болохоор Apprentice CG юм байна. Эхний 15 нь хамтдаа дээр, дараагийнх нь 15 нь Судар Wiki дээр, дараагийнх нь 13 нь Apprentice CG юм дээр орсон байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр энэ 3 сайт нь, энэ 3 төслүүд нь бүгдээрээ энэ IT болон програм хангамж сурья гэдэг хүсэлтэй байгаа хүмүүст маш хэрэгцээтэй төслүүд байгаа. За тэгээд одоохондоо болохоор энэ сургалтыг ингээд цаашаа гүнзгийрүүлээд сурья. Тийм ээ. Танхимаар явагдаж байгаа юу гэхээр маах одоо 2 сарын яг адилхан тийм сургалт явагдаж байгаа. Гэхдээ арай гүнзгийрүүлсэн ажлын байранд бэлдэх. Тэр нь болохоор яг адилхан 7 хоногт 2 өдөр орно. Тэр нь хагас сайн бүтэн сарнд ордог. Тэгээ 2 сарын 8-7 хоногийн тийм сургалт байгаа. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл байх юм бол хамтдаа Cygnet дээр орж асуугаарай. Танхим сургалтын талаар мэдээлэл авъя гэх юм бол Apprentice CG-ийн дээр орж мэдээлэл аваарай. Тэгээд өөр асуух зүйл байвал коммент үлдээгээрэй. Бид нэр зав гарах юм бол хариулж өгье. Боломжгүй бол мэддэг, туслах бол хүсэлтэй байгаа нэг нь хариулаад өгөх байхаа. Амжилт хүсье. За хэдүүлээ сурагчтай орж ирэхээс өмнө хүлээж байх та. Одоохондоо 28 үзэж байна. Тэгээд 20 минут за манай хичээлүүдийг бүгдийг үзсэн бол багт яаж орох юм бэ гэж байна. 16-ны хичээл дээр багш хэлсэн шүү гэж байна. За тэгээд бид нар Teamless гэдэг ийм баггүй гэдэг сувг channel үүсгэсэн байгаа. Ийшээ орж ирээд тэгээд манай дагалдан сурж байгаа 2 сурагч хинчээ байгаа. Тэгээд тэр 2 сурагч маань та нарыг оруулах юм аа. Нөхсөн гэж байна. Одоо тэгээд оруулнаа. Бага харж байгаад одоо энэ ерөнхийдөө 10 баг байгаа, тийм ээ. 11 дахь баг үүсгэх юм бол мэдээж бид нар дахиж C panel үүсгэн дижитал өвчнөөсөө дахиж сервер авах, тийм ээ. Тэрийг бол бид нар дахиж хийхгүй. Тэгээд 10 багтаа шингээд орно. 10 багтаа хичээлээ гүйцээд ороод ирсэн хүмүүс нь тэгээд багийнхаа, тийм ээ, багийн хүмүүс тэгээд шинээр орж иж байгаа хүмүүстэй шинээр орж иж байгаа хүмүүс бол байхгүй байгаа. Тэгээд багийнхаа тийм ээ гүйцээд үзэж байгаа хүмүүстэй бие биендээ туслаад яваарай. Тэгээд өнөөдөртөө зориулаад 21-ний өдөр гэж суугаанаа. Channel тэгээд баруун талаараа copy link гэд general гэдэг сувган дээрээ 4 сарын 21-ний channel гэж линкийг оруулчих. Тэгээ би энийг бас pin хийчихье. Тэгэд ерөнхийдөө одоо 20-ны хичээлийг дахиж үзэж байгаа хүмүүс, тийм ээ, буцаж дээшээ очиж байгаад ингээд 20-ныхаа сувган дээр орж байгаад, тийм ээ, за энэчээс юу болж чинь яг энэчээ чи одоо цагаар явж байгаа шүү дээ. 7 цаг 1 минут гэдэл. Тэгэл харахад бас миний энэ бичиж байгаа бичлэгэн дээр энэ баруун доод би тэрийг бас хааж байгаа. Гэхдээ энэ яг баруун доод болонд ингээд харахад энэ чи цаг нь байж байгаа, тийм ээ. Цагтайгаа ингээд хамтдаа яагаад хин юу хэлсэн байна гэдгийг ингээд хараад явж болно. Тэгээд 21-ийнхаа сугандаа ороод ирээрээ. Тэгээд та нарыг бос сурагчдаа орж ирэхийг хүлээж байх хоорондоо хэдүүлээ өчигдөр
Git гэдэг юм үүсгэсэн тийм ээ. Git гэдэг repository гэж байгаа. Repository гэдэг чинь агуулга тийм ээ. Кодны агуулга. Зүгээр л код бичсэн одоо энэ хамаг кодууд, хамаг файлууд л байгаа шүү дээ. Код гэдэг чинь тийм ээ. Файл дотор л явагдаж байгаа. Файл дотор л бичигдэж байгаа. Тэгээ бичигдсэн файлыг л бид нэр одоо ингэж хадгалаад байгаа тийм ээ. Тэгээд 420-ны код бол энэ ч байгаа. Эннийхээ линкийг оруулсан байгаа. Тэгээд өнөөдөр дахиж хідүүлээ 21-ний repository тэр агуулга, кодныхаа агуулга үүсгэе. Тэгээд би энэ ч жоохон зум хийгээд үгэй. Тэгээд бас жоохон санал ирсэн байлээ. Бизнесийн IT бизнесийн талаар хичээлээ ороод жоохон тийм ээ хичээлийн төгсгөлд тийм ээ яриад ирээрээ ярьж болох уу гэд нэг ганц хоёр хүн асуусан байлаа. Тэгээд сүлжээ мүлжээ гэж байна. Тэрнийхээ талаар сайн тайлбарлаад ямар юм сурмаар байгаа юм тийм ээ. Тэрнийхээ талаар сайн тайлбарлаад Slack дээр бичээд яваарай. Тэгээд ерөнхийдөө болохоор энэ одоо яг програм хангамжийнхаа сургалт нь болохоор одоо яг ингэж энэ 7 оноос эхлээд явсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэрнийхээ дундуур за эхлээд эхний цагт нь бид нэр одоо програмынхаа юмыг явуулчаад тэгээд хоёрдугаар хэсгээсээ 8 цагаас хойш гоё сонирхолтой тийм ээ. Яг бизнесийн талаар бид нар ч одоо зөндөө юм сурсан шүү дээ. Яаж ticketing system одоо Facebook тэр мэрийг хамтдаа хосуулаад явж болно. Тэгээд тэд нар тийм ээ бидэрт болохоор яг одоо би болохоор яг юу заахаа мэдж байгаа. Юу заах одоо бид нар чинь манай реклам дээр чи бүгдийг ингэж жагсаага бичсэн байгаа шүү. Юу сурах уу гэд. Тэгээ бид чи HTML CSS ингэж бүгдийг гадарлаад ирж байгаа тийм ээ. Сураал явж байгаа. Тэгээ бизнесийнх нь онлайн маркетингийн талаар бид одоо Facebook пэйж нээсэн байгаа. Тэн дээр маркетинг поста яаж хийх вэ гэхээр Canva-гаар хэрэглэж хийсэн байгаа гэх мэт тийм ээ. Рекламны дуу хаанаас олох вэ гэхээр YouTube-ний library-гаас үнгүү дуу олох ёстой, үнгүү дуу хэрэглэх ёстой гэд. Миний дүрс айгу шар гарч байна. Би өдөржингөө тийм ээ ажиллаа миний ажил чинь дэлгэц рүү ширтдэг болохоор энэ дэлгэцнийхаа цэнхэр өнгийн ингээд юу алга болгочдөг байхгүй би бол. Тэгээд одоо гэрэл жоохон хэрэгтэй болохоор цэнхэр өнгөө буцаагаад тавья. Тэгээд миний дэлгэцний өнгө миний нүүрэн дээр тусч байгаа тийм ээ. Тэгээ ерөнхийдөө тэрийг яадаг вэ гэхээр Windows 10 дээр хэрэглэх юм бол night light гэж байдаг байхгүй юу? Энд юу control panel руу оронгуудаа night light гэж бичээд ингэж ороод turn on гэдэгэнгүүт delete зингээ шавшаар болчихж байгаа зү. Тэгээд энийг одоо юу хэрэг хүчтэй байлгахыг тийм ээ 100% гэх юм бол за ингээ бүр шавшаар цэнхэр өнгүүд ногоон өнгөтэй болж харагдаж байгаа байхгүй. Цэнхэр өнгөнийх нь цэнхэр туяыг нь байхгүй болгочихж байгаа. За тэгээд цэнхэр туягийн талаар ярих юм бол гээд үргэлжлүүлээд яриад байвал шинжлэх ухаан руу ороо явчин тийм ээ. Тэгээ одоо би нэг унтраач. Ер нь хэрэгжилж байгаа систем дээр энэ нөө Mac дээр болохоор Mac дээр ч гэсэн юм байгаа. Mac дээр болохоор юу гэдэг вэ? Night shift төлөө энэ юун дээр Windows дээр болохоор night light гэж байгаа. Тэгээд Mac дээр болохоор яг энэ төстэй юм байдیں۔ Тэгээд гар утсан дээр ч гэсэн тийм байгаа. Тэгээд бид нар ингээд өдөр одоо ингээд шүн ингээд бид нар гар утсаа ингээд барай ярьж штэ тийм ээ. Одоо ярьж ийн гар утсан дээр ингээд одоо Facebook ороод юм үзэл байж штэ. Тийм тэгэнгүүт чинь юу бидний нүд рүү тархи руу ингээд цэнхэр туяа ингээд тусаад байгаа хгүй. Тэр цэнхэр туяа чинь бидний тархинд ямар мэдээлэл өгж байна гэхээр энэ өдөр цаг болж байна, өдрийн цаг болж байна, тийм ээ. Тэгээд тэр цэнхэр туяаг нь багасгачих юм бол бидний тархи чинь тэрийг мэдээ за цэнхэр туяа байхгүй байна, тийм ээ. Тэгээд одоо шүнийн одоо юу гэх юм ритм, тийм ээ. Хивэндээ ордог гэх юм уу. Тэгээ гар утсан дээр ч гэсэн тийм тохируулж байна. iPhone дээр ч гэсэн тийм тохируулдаг юм байгаа. За тэгээд онлайн маркетинг гэж ийм сурна гээд одоо бид нар ингээд хэсэгчлэл яваад л байгаа тийм ээ. Google Analytics гэж, Mailchimp гэж, Mailchimp гэдгийг хизээ сурах вэ гэхээр бид нар одоо WordPress гэдэг системийг хэрэглэж хагаад WordPress гэдэг системнээс бид нар систем дээрээ бид нар WooCommerce гэдэг плагин сурна тийм ээ. Плагин суулгах хэрэгтэй. Плагин суулгахаас өмнө бид нар плагин гэж юу юм гэдгийг ойлгох хэрэгтэй. За плагин гэж юу гэдгийг ойлгох юу гэх
ойлгохын тулд бид нэр WordPress гэдэг системийг хэрэглэж сурах хэрэгтэй тийм ээ. Энэ WordPress гэдэг системээ бид нэр өдөртөө авах юм бол эн чинь WordPress-ийн PHP дээр бичигдсэн байгаа. Тэр PHP-гээ сурах юм бол бид энэ WordPress-ийг өөрийн болгож чадна гэсэн үг. Өөрийн систем болгоно гэсэн үг. Тэгээд тэгээ ерөнхийдөө ингээл уялдаал одоо бид нэр PHP сурж ин тэгээд одоо WordPress өөрийнхөө сайтн дээрээ өөрийнхөө субдомейнууд дээрээ хийгээд явна. Тийм ээ өөрсдийнхөө багийн вебсайтн дээр хийгээд явна. Тэнгүүт чи энэ плагин гэдэг мэднэ сурж авна. Тэгээд плагинаа WooCommerce-ыг суулгана. Тэгээд WooCommerce дотор нь дахиад extension гэж байгаа. Тэд нар юу юм? Тэр WooCommerce extension дотор Mailchimp-тэй холбогддог extension байгаа. Тэгээд Mailchimp-тэй ингээд энэ шүү дээ Mailchimp гэдэг энэ холбогдгууд бид нар имэйлээр дамжуулаад маркетинг хийх боломжтой тийм ээ. Хин бидний вебсайтанд орж ирж байна. Тэгэл Google Analytics гэж хин одоо хичнээн хүмүүс өнөөдөр манай вебсайтанд орж ирж вебсайт хэрэглэсэн, орж ирсэн хүн аль хуудасууд руу орсон, явсан гэдгийг бүгднийг ингээд хянаад явах боломжтой болно тийм ээ. Тэгээд ерөнхийдөө болохоор бид нар ийм бүгднийг ингээд сураад яг бодитоор хэрэгжүүлээд явна. Тэгээд тэр одоо тийм ээ заах одоо юу гэх маршрут бол надаа байгаа. Тэгэхдээ бид нар бол тэрийг жоох ингэж өөрчлөө тийм ээ хин сурж ийн хин сурах чадвартай хин удаан сурж байна хин хурдан сурж байна тийм ээ тэрнээсээ шалтгаалаад ерөнхийдөө юу сургалтынхаа загварыг жоохон өөрчлөөд явж болно. Тийм учраас саналаа хэлээрээ. Тэгээ ерөнхийдөө за бизнес хөгжүүлэх гэж тийм ээ IT бизнес гэж өчигдөр тийм хүсэлт ирсэн байгаа. Тэгээ цахим дэлгүүр гэдэг чи одоо тэр WooCommerce-ийг хэлээд байгаа шүү дээ. Цахим дэлгүүртээ болж аваа бид нар өөрсдийнхөө цахим дэлгүүртээ бид нар энэ цахим дэлгүүрт зориулж тийм сайт бэлдсэн байгаа. Өөрсдийнхөө WooCommerce сайт бэлдсэн байгаа. Тэрэн дээрээ бид нараас extension суулгах, WooCommerce-ийн extension суулгангууд бид нар өөр хүмүүс тийм дэлгүүр нээх боломжтой болгоно гэх утгатай тийм ээ. Тэгээд өөрсдийн юутаа болно, онлайн шоптаа болно. Тэгэл CMS гэдэг WHM reseller гэдэг чинь энэ бизнесийн юм баггүй. Бид ч одоо бизнес хийж, бизнес явуулж байна. Тийм ээ өөр хүмүүс вебсайт хийж өгч байгаа гэдэг чинь бизнес аахгүй IT бизнес тийм ээ. Тэгэхээр чинь эд чинь холбоотой уялдаатай явж байгаа гэсэн үг. Тэгэл ерөнхийдөө бид нар энийг сураад явна да. Одоо тэгээ 4 сарын 1-ээс эхэлсэн одоо 23 7 хоног л явж байна тийм ээ. Тэгээд бид нар дахиад юу гэх юм дахиад тал хугацаа талаас дээш хугацаа үлдсэн байгаа тийм ээ. Тийм учраас яарад байхан байхгүй. Бид нар энэ одоо хөл хорон дээр байгаа цагаа ашиглаад тийм ээ энэ юм сайн сүртэл болох хэрэгтэй байхгүй юу? Тэрний тулд бид нар тэгэл явж байгаа. Тэгээд жоохон түргэн явах юм бол зарим хүмүүс нь хоцорно тийм ээ. Тэгээд эн чинь манай сургалтанд хичнээн хүн эхэлж үзсэн бэлээ. Тэгээд зарим нь яг шууд лайваар үзэж чадахгүй байгаа боломжгүй байгаа. Тийм учраас тэр хүмүүс тийм ээ дахиж нөхөж үзэж байгаа. Тэгээд нөхөж үзэж байгаа лайваар үзэж байгаа одоо хэдэн үзэж байна? 55 хүн боллоо. Тэгэхэд тэр видеоныхаа статистикийг би харсан бохоггүй. Тэгсэн чинь ямар ч гэсэн 260 хүн бол дахиад 260 хүн бол нийтдээ үзэж байгаа. Тийм ээ. Тийм учраас цаан зовлтгүй бид нар бүх юмаа сурнаа. Яарад байхан байхгүй. Яарул даарнаа, тийм ээ. Тэгээд нөгөө замын сурчлагын дээр юу гэдэг вэ? Яарад яах юм бэ гэдэг лөө тийм байдаг те. За тэгээ өнөөдрийнхээ repository-г одоо үүсгэе. 4 сарын 21. Тэгээд энэ баруун талын дээдл дээр ингэ дарж байгаа new repository гэж байна. New одоо шинэ тэр кодны агуулга үүсгэж байгаа шүү дээ. Бид нэр дахиж үүсгэсэн байгаа. Тэгээ энийг ингээл байнга л би хийгээд л явна. Тэгээд хийж явсаар байтал та нар ингээд би нуршсаар байтал та нар тийм ээ энийг одоо юу цээжлэх боломжтой. Тэгээд одоо би энэ чинь 4 сарын 21-ний apprentice MGL гэж тавиад энийг repository гэж нэрлэж байгаа байхгүй юу? Тэгээ public гэхээр чинь та нар одоо өөрсдөө энийг хуулаад авчиж болно. Тэгээ энийг зүгээр орхино гэж байгаа. Эднийг чеклэхгүй, чагтлахгүй орхино. За тэгээд би энийг авчаад ийшээгээ оруулаадах. Тэгээд энэчээ код явах хэрэгтэй шүү. Тэгэд одоо би ингээд харж байна тийм ээ нөгөө нэг htdocs дээр оронгоо чинь git гэд хуудас git folder үүсгэсэн байгаа шүү дээ. Энийг одоо харагдахгүй байвал энэ чинь цэгтэй байна гэдэг чинь нуугдсан байна гэсэн үг. Нууцсан файл байна гэсэн үг тийм ээ. Тэрийг харахын тулд view гэж орж агаад hidden items гэдгийг check тийм ээ чагтлах хэрэгтэй.
Тэгээ энийг би цахилгын боловчих юм бол энэ чинь алга болчихж байгаа зү. Алга болно гэж харагдахгүй л байгаа гэсэн үг. Тэгээд нууцсан файлуудыг харуулахад бол ингэж дараад одоо би энэ чинь git status гэж бичингүүд би өчтөр хамгийн бүх юм хийсэн юмнуудаа 4 сарын 21-ний repository руу кодны агуулгах руу бүгдийг шийдсэн байгаа. Тэгээд одоо би энийг байна штэ. Дахиж одоо би энэ өнөөдрийнхээ хичээлийг оруулна тийм ээ. Өнөөдрийнхээ хичээлийг оруулахад би болохоор энэ нэрийг солиод 2 гээд биччихье. Тэгээд би энэ одоо git command явуулна штэ. Git status гэдэг юм энэ чинь git repository алга байна. Git repository хийгээгүй байна. Git гэдэг folder алга байна гэдэг чинь жоохгүй. Яагаад тэгэхээр би энэ git гэдэг folder-ийн нэрийг солилцсон. Тэгсэн чинь энэ систем олохгүй байхгүй юу? Тэнгүүт чи би яг одоо дахиж бид нэр ингээд git init гэдэг ихсэн шүү дээ. Git initialize дахин одоо ингээд тийм ээ үүсэг одоо initialize гэдэг үгийг хэдүүлээ эхлүүлэх үүсгэх гэсэн утгатай үг л дээ. Initialize тийм. Тэгээд энэ git дотор ингээд git гэдэг юмыг үүсгэх гэдэг команд өгж байгаа байхгүй тийм ээ. Git initialize гэхийн оронд init гэдэг. Тэгээд init гэдэг одоо үг ба шүү дээ. Initialize гэдэг үг. Тэр чинь ерөнхийдөө болохоор хаасаагүй хэрэглэгдэн энэ программын хэллэгэн дээр маш их ордог үг байгаа. Тэгээд init гэдэг чинь эхлүүлэх тийм ээ үүсгэх. Тэгээд initialize гэдэг үгийг богиночсон гэдгийг тэмдэглээд аваарай. За git init тэнгуү чи git status гэдэг тэнгууд одоо бидний юмнууд ороод ирж байгаа хэвээр энэ git гэдэг folder чинь энийг энэ чинь шинэ folder байна гэдээ ороод ирж байгаа тийм ээ. Тийм учраас одоо би зүгээр энийг энэ folder-оо cut хийж агаад би backup болгоод энэ ч backup энэ ч байгаа. Энэ дотор ингээд хийчихье. Тэгээ буцаад htdocs дээр очиж агаад htdocs руу орж байгаад энэ чинь нөгөө нэг би дөнгөсөө git init гэсэн чинь ийм болсон шүү дээ. За би энийг дахиж ингээд устгалаа. Git-ийг устгалаа. Тэгээд энэ чинь дахиад git status гэсэн чинь байхгүй. Git init гэсэн чинь одоо энэ зүүн талд харж байгаа. Зүүн талд бидний git init гингүүт энэ git гэдэг програм бидэрт энэ фолдерыг үүсгэж байгаа байхгүй юу? Тэгэл дахиад энийг ингээд эхэлнэ. Тэгээд энэ дээр чинь дараа нь яах вэ гэхээр git add одоо энэ чинь бүх одоо энэ ч байгаа git status гэд харангуут одоо яг орох гэж байгаа энэ untracked files гэж байгаа зү тийм ээ. Энэ чинь болохоор юу одоо track гэдэг чинь юм хөөх мөрдөх хадгалах гэсэн одоо энэ git дээр болохоор хадгалах гэсэн л утгатай үг байгаа юм л да. Тэгээд энэ файлуудыг ямар ч хадгалагдаагүй байх шүү. Энэ болохоор шинэ файлууд байх шүү гэж гараад ирчих жоохгүй. Тэнгүү чи би за тэгвэл git add бүгднгийн цэгийг мэдчихэж байгаа шүү дээ. Цэг чинь юу лээ одоо энэ байгаа фолдерыг хаяг. Git add бүгднгийн нэмээ гэсэн чинь ингээд бүгднийг нэмчихэж байгаа. Одоо дахиад git status гэж харсан чинь бүгднийг нэмээд бэлдсэн ногоон өнгөтэй болгоцсон байгаа байхгүй юу? Тэнгүү чи одоо би git commit гэдэг нь шүү дээ. Commit тэгээд анхны түлхэлт гээ. Бид ч одоо push хийж байгаа шүү дээ. Зарим нь болохоор бид нэр pull хийж байгаа. Pull хийнэ гэдэг чинь татаж буулгах тийм ээ. Тэр юу кодны агуулга дотоосоо кодуудыг pull хийж буулгаж байгаа байхгүй юу? Тэр шиг одоо бид чинь энийг push хийхээр чинь тийшээ агуулга руугаа кодоо ингээд түлхэж оруулж байгаа гэсэн үг. Анхны түлхэлт гэдэг юм. Тэгээд энэ Windows дээр хийж байгаа болохоор заавал double quote гэж байгаа шүү дээ. Quote гэдэг чинь энэ нэг энтрийн зүүн талд байгаа нэг конот байгаа тийм ээ. Энэ чинь болохоор single quote гэж байгаа. Нэгэн. Тэгээд shift дээрээ дарж байгаа энэ дээр данаа double quote болж байгаа тийм ээ. Бид нар мэдж байгаа. Тэгээд ингэсэн чинь юу гэлээ? За энэ аккаунтыг чинь хүнийг мэдэхгүй байна. Энэ хин одоо энэ git commit хийх гээд байгаа юм байна. Энэ хин одоо энийг баталгаажуулж түлхэх гээд оруулах гээд байгаа юм байна. Тэрний чинь мэдээлэл алгаа гэдгсэн чинь за тэгвэл git config гэдэг өчтөр би git config гэж явж байхдаа энэ global гэдгийг хэрэглээгүй шүү дээ тийм ээ. Одоо би global гэдгийг хэрэгэлчихье. Тэнгүү чи дахиж надаас асуухгүй. Энэ git гэдэг систем дотор нь зөвхөн одоо энэ git гэдэг файл дотор бид нэр өчтөр харсан тийм ээ. Одоо ингээд ороод өчтөрийнхаа файл руу ороод харъя. Config гэдэг файлыг энэ шиг оруулаад харъя. Тэгсэн чинь энэ чи бодохоо яг энэ repository дотор username нь email нь энэ байна, нэр нь энэ байна гэдээ оруулсан тийм ээ.
Одоо болохоор энийг би global гэж хийчих юм бол энэ Git гэдэг систем дотроо ингээд бүртгэгчтэй байхгүй юу? Тийм учраас энийг бол хэрэглэнэ гэж байхгүй. Дахиж одоо ингэж асуухгүй байх ёстой. Тэгээ буцаад ийшээ орж иж байгаа. За Git email apprentice mn@gmail. За тэгээд энийг Windows-ийн command prompt дээр ингэж идэвхжүүлж байгаа тийм ээ. Идэвхжүүлчихэд enter дарахаар яадаг гэлээ энийг copy хийждэг тийм. Тэгээд баруун маусаараа дарангууд миний copy хийсэн юмыг буцаагаад ингэ paste хийж байгаа. Нэр нь apprentice mgl гэдэг. За одоо дахиад ингэж одоо энэ git гэдэг чинь хин энэ юм мэдээллийг явуулах гэдэг нэ гэдгийг мэддэг. Одоо бүртгээд авцсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд git commit гэдэг дахиад оруулдгийг. Тэгээд би ингээд дээшээ ингээд маус keyboard-ныхаа дээдлийнхаа сумыг ингээд дээшээ дарангуут чи өмнө нь миний биччихсэн одоо командууд бүгдээрээ дахиад гараад ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд би түрүү өмнө бичсэн энэ git commit гэдгийг олж агаад дахиж enter дарангуут за одоо бэлэн болчлоо. Тэгээд бид нар commit-а хийсэн байгаа. За branch дахиж одоо үүсгэж байгаа энэ main branch гэдэг яагаад master гэж байгаа main болсон гэдэг өчтөд тайлбарлаж өгсөн байгаа тийм ээ. Тэгээд энийг за main branch шүү түлхээрээ. Тэгээд энэ яг хаяг нь origin гэж юм. Үүссэн одоо тэр одоо юу гэх байрлал нь үүссэн газар нэхэр origin гэхээр энэ одоо линкийг тавьчихж байгаа тийм ээ. Одоо ийшээ ингээд линк руу орохоор чинь бид нэр энэ линк дээр л хүрээд ирнэ шүү дээ. Тэгээд энэ дээр remote add гэдэг. За remote нэмчлээ. Одоо тэгээд push гэж байна. Push. Бид нар одоо түлхэж байгаа код өнөөдрийнхөө кодыг түлхэх нь. Тэгээд ингээд push main руу түлхээрээ. Main гэдэг branch руу. Branch гэдэг чинь мөчр. Би үгээ зөв хэлээд байна уу буруу хэлээд байна уу? Уучлаарай. За branch гэдэг чинь модны мөчр ихгүй юу? Тэгээ салбар тийм ээ банкнот ч одоо энэ дотор ингэж хэд хэдэн салбартай байдаг шүү дээ. Салбар шиг тэгсэн мөртөө одоо энэ одоо git дээр юу гэж хэрэглэгдэж байна гэхээр мөчр гэж явж байгаа. Яг ингээд үндсэн одоо үндсэн бидний код чинь шүү дээ. Энэ модны одоо яг модны яг гол суурь нь ихгүй main branch гэж байгаа. Main үндсэн мөч нь болохоор. Тэгээд тэрнээсээ яг тийм ээ мөчр ингээд юу хажууд чи ургадаг шүү дээ. Тэр шиг хүмүүс яг энэ кодноос нь солиод энэ кодыг хэрэглээд өөрийнхөө кодыг ингээд хийгээд ургуулад цаашаа үргэлжлүүлээд явж болно. Team систем байгаа. Тэгээд одоо би энэ ч нэг git дээр очиж байгаа дахиад refresh хийнгүүт code сасан байна гэж байна. За миний интернет жоохон гацаад салцсан юм байна. Яг явуулах гэжсэн чинь. Тэгээд одоо энэ refresh хийнгүүт чинь одоо өнөөдрийн бидний хэрэглэх код энэ ч байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдрийнхээ кодыг одоо энэ чээс ингэ явуулаад эхлэе. Одоо бид нар юу хийх вэ гэхээр бид нар юу сурсан бэлээ? Юу нь бид нар if гэдэг одоо юм шалгадаг функц сурж авсан тийм ээ. If statement гэж байгаа. Тэгээ бид нар чинь өчтөр ирж байхдаа if гэдэг чинь хэрвээ одоо яг кодн дотор харуулъя. Форм дотор тийм ээ. За хэрвээ email хаяг чинь email хаягны үсгэний тоон string length гэдэг функц байгаа. PHP-гээс ирдэг. PHP-д одоо аль хэзээ бэлдээд өгсөн байгаа гэсэн үг энэ функц. Энэ функц чинь одоо function чинь болохоор ингээд юу strlen гэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд юу бөөрийнхний хаалттай тийм ээ. Бөөрийнхний хаалт чинь ямар дүрс гаргаад байна вэ? Ямар юм хийгээд байна вэ гэхээр зүгээр юм нүх шиг л одоо дүрс гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ нүхэн дотор нь одоо бид нар дотчоо ингээд юм хийгээд нүх рүү хийгээд энэ функц руу оруулж байгаа гэсэн үг л байхгүй юу? Тийм ээ? Яг бодитоор энийг function гэж юу юм бэ гэд харахад тэгээд function нэр нь байна. Тэгээд энэ function-ыг хэрэглэх юм бол энэ дотор нь энэ нүх рүү тийм ээ юм энэ функц руу оруулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ бид нар одоо бас хэрвээ боломж авах юм бол өнөөдөр функцаа өөртөө үүсгээд function гэж юу юм бэ? Тийм ээ тэр яаж хэрэглэгддэг юм бэ гэдэгт бид нар энэ бөөнхийн ийм нүх одоо ингээд нүхний дүрс гараад байгаа яагаад хийж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ ойлгоно.
Тэгээд тэгсэн чинь энэ функцэн дээр чинь email гэдэг одоо хувь сав. Энэ савн дотор л одоо бид нар зүгээр мэдээлэлээ ингээд хийчээд байгаа шүү дээ, тийм ээ. Зүгээр мэдээлэл ороод ирэхэд бид нар тэрийг заавал юмд хийж ийж, юмд хадгалж ийж тэрийг хэрэглэх ёстой байхгүй юу? Тэгэхгүй зүгээр одоо тийм ээ пост нэр ингээд ороод чи энэ постоо ингээд дахиад хэрэглээд байхаар тийм ээ за email энэ пост гэдэг array гэж байгаа тийм ээ. Багц тийм мэдээллүүд хадгалагдсан байгаа. Энэ зөвхөн email-ийг авахын тулд бид нар ингээд пост энэ дөрвөлжин хаалтыг нээгээд тэгээд энэ кодын тэмдэг тавиад тэгээ email гэж бичээ. За энэ email гэдэг индекс дээр байгаа энэ post гэдэг багц мэдээллээс email гэдэг одоо индексэн дээр байгаа юмыг л одоо бид нар хэрэглэх гээд байгаа шүү дээ. Мэдээлэл ороод ирсэн байгаа тийм ээ. Тэгээд байнга одоо email-ийг шалгах болгонд ингээд post email. За нэрээ шалгах болгонд post энэ тэгээд name гэд ингээд бичээд байх юм бол бид нар тийм ээ айгүй маш ачаалттай ядаргаатай тийм ээ. Тийм учраас энийг амарчлахын тулд бас биднээс ийм функцныхаа variable гэж байгаа тийм ээ. Энэ одоо юм мэдээлэл хадгалдаг энэ түр хадгалдаг савны нэрийг бид нар ингэж өгж байгаа байхгүй юу? Тэгэд ингэ явж байгаа бид нар if за хэрвээ email чинь email-ийн тоо 0 байх юм бол email хаяг оруулаагүй байна гэдгийг бид нар мэднэ үстэй тийм бидний програм энийг ч одоо шалгаж байгаа байхгүй юу? Энэ мэдээллийг email-ийн мэдээллийг тэгэнгүүтээ за тэгээд байх энэ email байхгүй байх юм бол ингэж хэлээд ийм мэдээлэл явуулаад тэгээд дуусараа зогсоороо цаашаа нь үргэлжлүүлж явахгүй шүү гэж аахгүй юу. Тэгээд хэрвээ энэ email байхгүй юм бол email байх юм бол за тэгвэл дахиад нэр гэдэг юм байхгүй юм бол гэд ингээд үргэлжлүүлээ шалгаж байгаа шүү дээ. Энэ if statement дотор тийм ээ. Тэр шиг тэрийг одоо амарчилсан зүйл нь юу вэ гэхээр бид нар тэгээд өнөөдөр өөртөө нэг яаж одоо юу math гэдэг хэсгээр бид нар за бид нар яаж ингээд одоо 2x дээр нэмэх тийм ээ нэмэх одоо хасах үржих хуваах тэг үлдэгдлийг харах тийм ээ тэр бүх одоо энэ хийж байгаа юу гин тооны бодлтын функц нь энэ бүх одоо ерөнхийдөө бүх програмын хэл дотор байгаа. Тэр бүх програм чинь өөрсдийнхээ ийм одоо юу гин чадвартай үүсгэсэн бохоггүй үүсцэн байгаа гэсэн үг. Ямар програм ерөнхийдөө. За HTML-ээс бусна. Тэгээд нэмдэг нь хасдаг нь үрждэг нь хуваах тэгээд үлдэгдэл гэдэг ийм 5 юм байгаа шүү дээ биднэрт. Тийм учраас энэ 5-ыг хэрэгжилж байгаад өнөөдөр хэдүүлээ формо хэрэгжилж байгаад энэ 5 одоо үйлдэлийг хэрэгжилж байгаад тэгээд харангууд бид нар тооны машин хийх боломжтой байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тооны машиныг хийж үзье. Тэгэхэд бид нар if гэдэг системийг хэрэгжилж байгаа. За бид нар шалгаж байгаа шүү дээ. За хэрвээ энэ email-д дутуу байх юм бол гэж хэрэгэлдэг тийм ээ. Тэрэн шиг switch гэж байгаа. Switch гингүүт чинь одоо энийг харлаа шүү дээ. If else if гэл ингэж яваад байгаа тийм ээ. Тэхийн оронд бид нар хэрвээ одоо зүгээр одоо email-ээ ингэж шалгалаа гэж бодъё тийм ээ. Тэгэхэд бид нар if switch statement хэрэглэж болно. За switch statement болохоор одоо энэ if гэдэг ямиг одоо бид нар төрлөөр нь шалгах боломжтой байхгүй юу? Төрлөөр нь одоо ингэж урсгаж зөндөө одоо нөхцөл байдлыг шалгахад switch гэдэг юм хэрэглэнэ. Тэгээд би энийг өнөөдрийнхөө өчигдрийнхээ хичээлийг үлдээх үү, дахиад эхлэх үү? Дахиад эхлэх юм бол биднээс зөндөө цаг алдах баха. Тийм учраас энийг үлдээгээд явъя. Тэгээд одоо бид зүгээр л одоо энийг харахад switch гэд эн чинь функц байгаа байхгүй тийм ээ function. Тэгээд энэ хаалтан дотор n гэж юм. N гэдэг чинь зүгээр л одоо энийг одоо ингээ уншихад тийм ээ. N гэдэг чинь зүгээр л одоо юу гэх юм? Нэг variable ямар л нэг л юм оруулдаг гэж байгаа байхгүй энэ функц чинь нэг л төрлийн юм ийшээ авна гэсэн утгатай. Тэгээд за би энийг зүгээр ингээ хуулж аваад switch statement дээр ингээ авчиж тийм ээ. Тэгээд n гэдгийн оронд бид нар email тавья. Email. Тийм ээ. Тэгээд email switch гэдэг чинь одоо энэ email-ийг шалгах гэж байгаа байхгүй юу? Тэгээд case гэж байна. Тийм ээ. Case гэдэг чинь за ямар болцол байна вэ? Ямар боломж байна вэ? Ямар боломжийг шалгах уу? Гэх тийм ээ.
Тэнгүүт чи одоо би энэ чи имэйл тэнцдэг нь хоосон байлаа гэж бодъё. Тийм ээ? Одоо заавал гэж байгаа. Бид нар имэйлийг одоо 2 3 дахин имэйлийг л одоо ерөнхийдөө хэрэглэж байгаа тийм ээ. Тэгээд одоо энийг яг тооны машинаар хийх юм бол бид нар энийг яг одоо нэмэх байна уу, хасах байна уу, хуваах байна уу, үржих байна гэдгийг энийг хэрэглэж шалгана. Switch гэдэг юм. Тэгэхдээ тэрийг хэрэглэхээс өмнө би одоо энэ switch гэдэг юмыг тайлбарлах гэж байгаа тийм ээ. Тэгээ switch гэдэг чинь зөвхөн энэ ийшээ нь оруулсан энэ нөхрөө нь оруулсан энэ email гэдэг variable тийм ээ. Энэ хувийн дотор байгаа юу байгаа гэдгийг шалгах гэж байгаа байхгүй юу? Тэгээ case гэдэг чинь яг энэ ч юу шалгаж байна вэ гэхээр хэрвээ энэ email хаяг тэнцдэг нь ийм юм байх ёстой тийм ээ. Хоосон байх юм бол энчээ байгаа кодыг бичээрэй гэж байгаа тийм ээ. Энчээ байгаа код яг if statement-ийн одоо энчээ нөгөө нэг энэ их хаалт лөө угалзан хаалт гэдээ би дуудаад байгаа. Энэ дотор л байгаа юмыг явуулж байгаа шүү дээ тийм ээ. Яг тэрэн шиг энэ дотор л одоо энэ case хийсний дараа энэ хоёр одоо энэ юу colon гэж байгаа шүү дээ. Энэний одоо PHP-гийн код дуусахад semicolon гэж энийг хэрэглэж байгаа тийм ээ. Энэ colon-ы дотор байгаа энчээ байгаа л кодыг явуул гэж байгаа байхгүй юу? Тэгэд хэрвээ энэ email гэдэг чинь ийм одоо энэ хоосон байх юм бол энчээ байгаа юмыг явуулаа гэдэг. Тэгээ echo гэжээд бид нар одоо энэ чинь email хаяг хоосон байна гэж тэгсэн шүү дээ. Тэгээд энэ case гэдэг чинь болохоор ерөнхийдөө энийг шалгаж байгаа. Тийм ээ? Ингэж шалгаж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэхдээ бид нар дахиж ингэж email гэдгийг ингэ доор бичээд авахгүй. Ингээ бичээд авах юм бол бид нар case хэрэглэж авах switch гэдэг юм хэрэглэвэл ямар хэрэг байгаа тийм ээ. Тийм учраас email гэдгийг ингэж шалгаж байгаа гэдгийг ойлгохын тулд энийг зүгээр л ингэж бичдэг байхгүй юу? Амар байгаас тийм ээ. За email гэдэг чинь одоо apprentice mn@gmail гэх юм бол за энэ email чинь apprentice mn@gmail байна уу гингүү чи энэ чинь одоо би apprentice Gmail байна гэж бичиж байгаа тийм ээ. Echo болгочихж байгаа. За хэрвээ энэ одоо би дахиад эн чинь i@apprentice цэг email гэх юм бол энэ дээр чинь дахиад би өөр ингээд боломжийг бичиж байгаа байхгүй юу? За хэрвээ энэ case гэж юм тийм ээ. Хэрвээ энэ тохиолдол үнэн байх юм бол энэ email чинь энэтэй тэнцэх юм бол энийг өгөө. Тэгээд дуусаа. Энэ цаашаа үргэлжлэж байгаа юмыг битгий явуулаа гэд ингэсэн л үг байхгүй юу? За хэрвээ тэгээд энэ биш юм болвол дараагийн шалгаарай гэд. Энд ч бид нар хийсэн шүү дээ. За хэрвээ email юм байх юм бол энийг явуулаарай. Хэрвээ email чинь 0 биш байх юм бол дараагийнхаа else if руу ороорой гэсэн шүү дээ. Яг тэр шиг л баггүй юу? Хэрвээ энэ case, хэрвээ энэ email apprenticemn@gmail байх юм бол энэ нь явуул. Байхгүй бол дараагийнхаа боломжийг шалгаарай. Case. Энэ боломжийг шалгаарай гэж баггүй юу? Тэгээд тэгсэн чинь apprenticemn email байна гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээ хамгийн сүүлд нь за энэ чи юу ч байхгүй бодвол хоосон юм болвол бид нэр email хаяг хоосон байна. Тийм ээ. Ингээл бичиж байгаа. Тэгээд бүх боломжийг ингээд шалгана шүү дээ. Одоо case гэд. Бүгднийг ингээд шалгаад аль нь ч биш болвол default гэдэг. Одоо үндсэн тийм ээ. Default гингүүт чинь энэ ч нь одоо бидний юу гэж бичвэ гэхээр email-ийн шалгалт дууслаа гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээд ингэж бичих нь ингээ баахан if else if гэж зөндөө ингээ бичээд ахаас амарчилж байгаа л одоо зүйл واخгүй юу. Тэгэд одоо хэдүүлээ энийг одоо яг бодитоор үзье. Тэгэд энэ болохоор одоо үргэлжлүүлээд явна. Email хаягийг үргэлжлүүлээд явна. Энэ switch statement тийм ээ. Энд чи би ямар ч одоо die гэдэг код өгөөг واخгүй юу. Die гэдэг код өгөх юм бол эн чинь тэгээд шууд зогсно гэсэн үг тийм ээ. Тэгээд одоо бид нар дахиад энийг хэдүүлээ шалгаж харъя.
За энэ чинь ингээд ороод харангууд switch unexpected token. За энэ чинь нэг алдаа гарсан байна гэж. Эдгээр чинь бидний одоо алдаа гарч байгаа ямиг бид нар чи одоо log гэдэг юм хэлсэн шүү дээ. Log. Ямар юм ингээд ямарваа нэг юм дээр бид нар ингээд програм хийгээд систем ингээд хэрэгжилж явах заавал тэд нар ингээд алдааг нь биднэрт өгөх ёстой шүү. Алдааг нь өгөхгүй бол бид нар одоо хаана алдаа гарсан гэдгийг мэдэхгүй тийм ээ. Яагаад тэгэхээр энэ компьютер чинь байнга л алдаа гардаг. Байнга л одоо зөндөө хүмүүс оролдож үзэж байна. Оролдож үзэх болгон төрөл төрлийн алдаа гарна. Тэр алдаанд нь зориулж л одоо ингэж бидэрт алдааг нь ингэж хэлээд өгч байгаа байхгүй юу? Энэ forum гэдэг PHP файл дотор 35 дугаар игнэн дээр ийм switch гэдэг юм гинт ихэлсэн байна. Unexpected token. Тэгэд ингээд харсан чинь бид нар чинь strlen гэдэг одоо функц ингээд зүгээр орхицсан биш тийм ээ. Энийг ингээд дуусгах хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ бид нар энийг юунд ч хэрэглэхгүй байгаа. Тийм учраас энийг ингээд comment болгоод ингээд хаачих болно. Тэгээд энийг дахиад refresh хийнгүүт чинь apprentice gmail байна. Гингүүтээ apprentice gmail болохоор чинь яагаад тэгэхээр apprentice gmail-тэй тэнцсэн байгаа зү тийм ээ. Apprentice-ийн gmail байна. Тэнгүүтээ за энээсээ буцаж орж ирээ. За энийг бийтүүлээ. I take apprentice email гээд send явуулангууд apprentice email байна гэж тэгж яваа шалгаж байгаа зү тийм ээ. Тэр шиг одоо бид нар энэ index.php гэдэг юугаа энэ формо warning гэж энэ анхааруулга гэж байна. Энэ яагаад гэж юм бэ? Яагаад гарч ийн гэдгийг бид нар мэдж байгаа. Бид нар мэдж байгааг би мэдж байгаа. Энийг бол бид нар өнөөдөр яагаад ингэж байна гэдгийг бас сурна. Гэтэ одоо энэ ч байгаа энэ формуудаа бид нар дахиад хийгээд солиод одоо тооны машин хийх гэж байгаа тийм ээ. Тэрийгээ солиод хийгээд явъя. Тэгээд за энэ index.php дээр 17 дугаар шугамн дээр нэг асуудал гарсан байна. Тэрийг анхаараарай гэж байна. 17 дээр. Тэгээд бид нар болохоор дөрөв зүгээр туршилт хийжсэн тийм ээ. Email гэдэг одоо git гэдэг чинь хаанаас авдаг вүлээ? Энд чи одоо email гэж бичээд эн чинь юм бичих юм бол эн чинь git parameter тийм ээ. Git variable болж биднэрт Apache бэлдэж өгдөг. Ингээд орнгууд одоо зүгээр email гэдэг чинь одоо printley гараад ирчихэж байгаас тийм ээ. Энэ git байхгүй болохоор ингэсэн чинь undefined array key гэж байгаас тийм. Нөгөө нэг email гэдэг индексийг бид нар энэ git гэдэг юм дотроос хайж байгаа шүү дээ. Git юм дотроос ингээд index гэдэг email гэдэг индекс дээр байгаа мэдээллийг printlээд гаргаараа энэ git гэдэг array дотор багц мэдээлэл дотор email гэдгийг printlээд гаргаарай гэсэн чинь одоо энийг би дахиж хуулж байгаа git гэдэг юмаа зүгээр одоо хэдүүлээ тийм ээ printlээд үзье. Юу гарах нь вэ? Array хоос юм байгаас тийм ээ. Яагаад тэгэхээр бид нар энэ чинь ямар ч юм хийгээгүй. За email гэдгийг хийх юм бол email хийсэн байгаа тийм ээ. Array чинь email болоод Apache биднэрт энийг бэлдээд өгчөж байгаа тийм ээ. Энэ array email байна. Тэгээд email байсан чинь энэ доор email ингээд printlээ гаргачих байгаа. Message нь болохоор хоосон байна. Нэр нь болохоор хоосон байна. Энэ харахаар нэр нь хоосон, email нь хоосон, message нь хоосон тийм ээ. Тэр шиг одоо бид нар юу ч тавихгүй болвол энэ array чи хоосон байна. Тэгээд энэ хоосон энэ багц мэдээлэл дотор бид нар энэ email гэдэг индексийн key гэж байгаа. Энэ array дотор email гэдэг индекс undefined гэж алга байна. Ямар ч юм үүсгээгүй байж тээ. 18 дээр та юу хайгаад байгаа юм бэ гэд тийм алдаа, тийм warning гэж аахгүй сануулга тийм ээ. Сануулга өгч байгаа. Тэгээд хэрвээ бид нар энийг printlж гаргая гэх юм бол дахиад if statement-ийг хэрэглэнэ. Эннээс өмнө тийм ээ. If хэрвээ email гэдэг индекс дээр энэ get гэдэг variable array дотор багцсан дотор email гэдэг индекс дээр юм байна уу гэдгийг шалгахын тулд яадаг вэ гэхээр is set гэж шалгадаг байхгүй is set энэ дотор байна уу энэ дотор суурилсан байна уу is set гэдэг үг. Тэгэд одоо энийг хэдүүлээ англиас монголоор орчуулад үзье. Is set асуултын тэмдэг тохируулсан байна уу? Тэ тохируулсан уу гэд харангууд энэ get гэдэг array дотор email гэдэг нь тохируулсан уу? Тохируулсан болвол бид нар энэ хоорондын энэ хоёр хаалтын хооронд дотор л юмудаа явуулах гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Хэрвээ энэ нөхцөл байдлыг
бүрдсэн байна уу? Тэгсэн болвол энэ print хийгээрэй. Энийг print хийж. Одоо тэгээд энийг save хийнгүүт мэдээж бид нар энэ ч ингээд ороод одоо ямар ч git гэдэг юм email тэнцүү ямар ингээд ийм өгөөгүй тийм ээ. Өгөөгүй байх юм бол бид нар чинь шалгаад энэ дотор чинь git гэдэг дотор email байна уу гэж шалгаж байгаа байхгүй юу? За байвал тэр email-ийн print-лээ гаргацгаа. Print. Байхгүй бол цаашаа нэг үргэлжлээд доош яваа гэдэг утгатай юм болж байгаа байхгүй юу? Одоо энэ чинь тийм ээ. Тэгээд is set гэдгийг ерөнхийдөө болохоор байнга хэрэглэж явах хэрэгтэй. Тэгээд энэ form гэдэг дээр болохоор бид нар чинь дахиад энэ email биш үү? Одоо энэ post-ын дотор орж иж байгаа энэ email энийгээ бас шалгах хэрэгтэй. If is set энэ post дотор email байна уу? За байвал энэ email гэдэг variable дотор хийгээрэй гэж тэгээ явах хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ бид нар энийг posted юу вэ гэдгийг сурж байсан учраас тийм ээ тэрийг хэрэглээгүй. Одоо бид нар яах вэ гэхээр энэ одоо энэ чи байжлыг бид нар бол энийг тэтэ зүгээр дахиж хэрэглэнэ. Тэгээд доошоо очиж жоод энэ формоо одоо ингээд энэ форм үүсгэсэн байгаа шүү дээ. Энэ форм одоо ингээд устгачий. Одоо бид нар яаж форм үүсгэдэг, форм элементийг үүсгэнгүүд action гэж хийдэг тийм ээ. Action гэдэг чинь хаашаа энд орж иж байгаа мэдээллүүдийг явуулах вэ? Ямар хаяг руу явуулах вэ? Ямар хаяг руу шидэх вэ гэдэг. Тэгээд тэрийгээ ямар аргаар явуулах вэ? Git гэдэг аргаар явуулах юм бол бидний энэ URL-ийн линкэн дээр ингээд хаягн дээр гараад ирдэг. Постоор явуулах юм бол шууд програм системний хооронд ингээд шилжүүлж явуулж байгаа байхгүй юу? Пост хийж байгаа. Тийм ээ? Git гэдэг чинь болохоор энэ хаягаар явдаг. Post гэдэг чинь болохоор шууд файлнаас файлын хооронд явж байгаа байхгүй юу? Сервернээс компьютер серверийн хооронд шууд явж байгаа. Энд чинь ингээд ил гаргахгүй. Тэгэд мэдээж бид нар одоо ингээд пассвордтай болохоор хүний пассвордыг ингэж ил тавьж энэ чинь пассвортын мэдээллийг тавьж оруулж болохгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ мэдээлэл чинь хэрвээ бид нар одоо өөр вебсайт нэрээ ингээд ороод хэрэглэж яхад хэрвээ бидний пассворд зүгээр ингээд линкдин гараад байдаг бол энэ мэдээлэл хаагуур дамжиж явж байгаа үлээ интернетийн компаниудаас. Интернетийн компаниудаар хаагуур нь явж байгаа вэ гэхээр энэ нөгөөний баахан цэгүүд дундуур ч дамжиж очиж байгаа шүү дээ явж байгаа шүү тийм ээ хүсэлт нь би энэ вебсайт руу орё гэдэг энэ нөхдүүд дээр чинь байж байгаа хүмүүс нь энийг мэдээд харах юм бол пассворд гээд харах юм бол энэ чинь пассвортаа ингэ явуулж байгаа юм байна штэ гэд тэгж явуулахгүй тул бид нар пост хэрэглэж байгаа аахгүй юу бас. За тэгээд энэ дараагийнхаа энэ хоёрдугаар формо эхнийхээ дээр get гэдэг форм алга болгочих. Форм гэдэг чинь зүгээр хүснэгт гэсэн үг тийм ээ. Хүсэгтний мэдээлэл авдаг, хүмүүсээс мэдээлэл цуглуулдаг. Тэгээд энэ дээрээ бид нэр calculator гэж бичиж. Тэгээд input 1 нь болохоор энэ дээр чинь болохоор номер 1-р номер тийм ээ. Тэгээд энэ дээр болохоор номер 2 гэдэг өгчий. Тэгээд бид заавал ингэж нэрийг өгж тусгаарлах хэрэгтэй тийм ээ. Тэгээд одоо энэ чинь дахиад нэг энэ мэдээлэл авдаг одоо юу байдаг вэ хэвгүй юу? Хоёр төрлийн одоо бидний өөр хүмүүсээс мэдээлэл авдаг зүйл байгаа. Тэрийг хэдүүлээ bootstrap-аас олж авъя. За тэгээд bootstrap-аас олж авахын тулд forms гэдэг рүү орж агаад select гэдэг элемент байгаа. Select гэдэг элемент чинь юу вэ гэхээр ингээд доошоо ингээд дарахаар ингээд бидэд боломж олгодсон шүү дээ тийм ээ 1 2 3 гэд. Энэ боломжийг чинь өгдөг юм select байгаа. Select гэдэг элемент байгаа. Тэрийг одоо бид нар өнөөдөр хэрэглэе. Би одоо энэ select гэдэг элементээ copy хийчихэд буцаж ийшээ орж иж жаад энэ чинь ингэ тавья. Тэнгүүтээ энэ select-ийнхаа нэрийг хэдүүлээ үйлдэлгээ биччихье. Тийм ээ? Ямар үйлдэл хийх гээд байгаа юм бэ? Энэ хоёр тоог яах гээд байгаа юм бэ гэдгийг. Нэгэн дээр нь болохоор энэ чинь бид нар энийг хоосоо өгч заяа. Эхнийх нь option. Тэгээд дараагийнх нь болохоор энэ чинь бид нар нэмэх тэмдэг. Дараагийнх нь хасах тэмдэг. Дараагийнх нь үржих тэмдэг чинь одоор явж байгаа. Тэгээд тэрний дараагийнх нь хуваах тэмдэг тийм ээ. Баруун тишээ налуу тэр зураас байгаа. Тэгээд одоо би тэгээд value гэж байгаа зэн value.
хэрвээ энэ option гэдэг энэ сонголтыг сонгох юм бол энэ select гэдэг одоо энэ input биш үү мэдээллийн value одоо яг одоо мэдээлэл нь энэ багхгүй юу? Энийг л явуулна. Хэрвээ энэ option-ыг сонгох юм бол энийг биднэрт ирнэ. Хэрвээ энэ option-ыг энэ сонголтыг сонгох юм бол бидэнд хасах хэрнэ гэсэн үг. Тэгээд одоо бид нар хэдүүлээ ингэж харъя. Энэ дээрээ бүх бүх мэдээлэл ингэ цуглуулж байгаа энэ field одоо элементүүд шүү дээ HTML элемент. Энд дээр ч одоо дахиад нэр өгөх хэрэгтэй байхгүй name гэдэг. Name дээр нь болохоор бид нар бас үйлдэл гэдэг үгүй. Тийм ээ. Тэгээд одоо болохоор энэ чинь юу ч эхнийх нь болохоор option болохоор юу сонгохдохгүй байгаа. Тэгээд энийг одоо bot гэдэг өгчий тийм ээ. Эсвэл бол calculate нөгөө үйл үг нь болохоор энийг бодоотгоо гэдэг үгүй. Тэгээд буцаж орж ирээд энэ чинь хараад refresh хий. Тэгвэл чи calculator тэгээд calculate гэдэг коноптой болчихж байгаа. Тэгээд энэ чинь болохоор одоо бид нар ингэж юу ч харагдахгүй байна тийм ээ. Тэгээд энэ дээр чинь одоо input field дээр одоо бид нар дахиад нэг юм attribute байдаг байхгүй юу? Placeholder гэдэг. Placeholder нь юу вэ гэхээр одоо энэ чинь би номер 1 гэдэг өгчий тийм ээ. Тэгэд ингээд харангууд энэ чинь зүгээр биднэрт ингээд тэмдэг өгсөн тайлбар өгсөн одоо ингээд зүгээр ингээд саарл юм байдаг байхгүй юу? Цаана нь ингээд мэдээлэл байгаа тийм ээ. Бид нар ингээд шууд ингээд юм ингээд бичээд эхлэнгүүт эн чинь одоо цаатлан байгаа юм арилж байгааз тийм ээ. Эн чинь тэгээд бидний одоо энэ формыг хэрэглэж байгаа хүнд амарчсан тайлбарлсан юм байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь болохоор дахиад placeholder гэж өгөөд номер 2 тэгээд дахиад refresh хийгээд одоо энэ чинь болохоор бидний нэмэх хасах үржих хуваах гэж байгаа зү тийм ээ. Тэгээд одоо calculate гэж дарахаас өмнө бид нар энэ index гэдгийг хэрэглэж хагаад одоо энэ form чинь хаашаа явуулж байгаадаа бид нар хаашаа action гэдэг дээр form.php рүү явуулж байгаа тийм ээ. Энийгээ болоод бид нар өөрсдийнхөө энэ index гэдэг файл руугаа дахиад явуулчихъя. Index тэгээд type button submit энэ дээр дарангууд энэ form чинь шүү submit ингээд гүйцэтгээд тийм ээ явуулчихна гэсэн утгатай үг байгаа. Тэгээд номер 1, номер 2 үйлдэл гэдэг гурван төрлийн мэдээлэл бид нар индекс дээр хурж ирэх байхгүй юу? За одоо бид нар зүгээр эднийг ингээд индекс рүү ингээд явуулаад үзье тийм ээ. Индекс рүү ингээд явуулаад үзвэл юу ч болохгүй. Яагаад тэгэхээр бид нар энэ чинь юу ч хүлээж авах юм хийгээгүй байхгүй юу? Ядаж бидний энэ форум дээр болохоор энэ нөгөө нэг Apache-гийн бэлдээд өгсөн энэ post гэдэг array байгаа шүү дээ. Энийг хэрэглээд бид нар одоо мэдээллийг авч байгаа шүү дээ. Энэ индекс дотор бид нар юу ч хийгээгүй байхгүй юу? Ямар ч юм оруулаагүй байгаа. Тийм учраас одоо би ингээд дахиад calculate гэдэг network дээр ингэж харж агаад network-ийг DevTools дээр харж агаад энийг арилгаж байгаад calculate гингүүд индекс рүү юм явуулсан байгаа байхгүй юу? Аль хэзээ явуулсан тийм ээ? Тэр нь яаж явуулсан бэ гэхээр постер явуулсан. Тэгээд энэ URL руу энэ линк рүү явуулсан. Тэгээд 200 гэдэг код бүхэн окей. Бүхэн зүгээр ирсэн. Тэгээ номер гэсэн чинь юм явуулсан. Тэгсэн чинь номер дотор нь юм байхгүй хоосон. Номер 2 дээр дахиж юм байхгүй хоосон. Үйлдэл гэсэн чинь дахиад юу ч сонгоогүй учраас үйлдэл дээр юм байхгүй байхгүй юу? Тийм ээ? Тэгэд энэний өмнө хэдүүлээ одоо. За. If is set тийм ээ? Post одоо бид нар энийг одоо шалгаж байгаа шүү дээ. Post энэ номер 1 гэдэг индекстэй юм пост бэлдэж орж ирсэн байна уу гэд ингээд шалгаж байгаа. Тэгэхэд за бид нар энийг яахаас өмнө эхлээд пост гэдэг юм хараат хийзээ юу. Пост гэдэг дотор юу орж ирж байна гэдгийг эхлээд хараатгая. Тэгээд пост гэдэг үзэнгүүт номер 1, номер 2 үйлдэл гэд ороод ирсэн байгаа байхгүй юу? Орж ирсэн мөртлөө энэ дотор нь ямар ч мэдээлэл байхгүй. Хоосон юм явуулсан байгаа байхгүй тийм ээ хоосон юм. Энийг хоёр төрлөөр одоо бид нар HTML дээр энийг яаж янзлах вэ гэдэг нь болохоор хэрвээ энэ field шүү дээ энэ input хэрвээ энэ input гэдэг одоо name номер 1 гэдэг чинь хэрвээ энэ одоо шаардлагатай болоод бид нар required гэдэг бас attribute тавьдаг байхгүй юу?
Тийм ээ. Тэгээд энэ бас шаардлагатай. Тэмүүжи required гэж тавьчих болно. Тэгээд одоо энэ чи би ингээд дахиад refresh хийж агаад calculate гэж дарангууд энэ филдийг бөглөөрэй. Бөглөхгүй бол явуулахгүй шүү гэд явуулахгүй байгаа байхгүй юу? Тийм ээ. Одоо би энэ чи ингээд refresh тараад array нөгөө post гэдэг array чи хоосон байгаа байхгүй бидний data-ийн бэрэлж гаргаж байгаа. Тэгээд явуулъя гэсэн чи явахгүй. Тийм ээ. За энэ чинь за ямар ч гэсэн би юм оруулах хэрэгтэй мэй. Ингээд оруулъя. Тийм ээ. Ингээд оруулаад за явуулъя гэсэн чинь хоёр дахь нь дутуу байна гэж байна. Тийм ээ. Тэгээд за хичнээн хоёр дахь нь дутуу байлаа гээд байлаа гээд тийм ээ. Бид нар энэ чинь ингээд юм явууллаа гэхэд за явчлаа. Тэгэхэд бид нар энэ чинь шууд юу авах гээд байгаа вэ? Энд чинь номер 1 гэдэг чинь юу вэ? Тоо үстэй тийм ээ. Бид нар бол энэ үсгийг аваад баахан энэ string орж иж байгаа шүү дээ. Энэ string-ийг аваад бид нар энэ string-ээр үржүүлэхэд юу болох юм? Ямар ч юм болохгүй тийм ээ. Тийм учраас бид нар энэ чинь энэ required гэдэг юм оруулсан байгаа тийм ээ. Тэгчээд энэ чинь одоо type гэж юм ордог байхгүй юу? Type гэдэг бас attribute байгаа. Тийм ээ. Type гэдэг дээр нь болохоор бид нар ийм төрлийн юмнууд оруулж болно. Энд чинь сэтгүүлээ харъя. Email тийм ээ. Date гэж юм. On сар, өнгө, checkbox, тэгээ button тийм ээ. Button гэдэг чинь одоо ингэ дарддаг canop гэж байна шүү дээ. File, hidden гэдэг чинь notes, image гэдэг чинь зураг. Одоо бид нар зураг одоо upload хийх юм бол энэ type-ийн image гэж тавина. Тийм ээ. Тэгээд одоо ингэ доош харж номер гэж байна шүү дээ. Номер. Тэгээд энэ доотлолт нь text гэж байгаа. Тэгээд одоо бид нар энэ чинь type-ийн номер гэдэг үгүй. Тийм ээ. Тэгээд энийг би дараагийнх нь энэ type-ийг болохоор би text гэдэг үгүй. Тэгээд save жаад энэ чинь орж ирж байгаа. За дахиж ингэж refresh хийж жагаад энэ чинь ингэж оруулъя гэд ингэж дарсан чинь энэ field дутуу байна гэж байгаа. Тийм ээ. Энэ дээр одоо ингэ би юмаа бичгээд би keyboard нэр дарж байгаа байхгүй дараад энийгээ сонгоод ч гэсэн ингэж болохгүй. Заавал 1 2 3 4 гэж тоо оруулах хэрэгтэй. Тэгж бид нар одоо ингэ хэрэглэгчдийнхээ одоо тийм ээ юу гэх оруулж байгаа энэ мэдээллийг бид нар PHP дээр очихоос өмнө HTML-ээр захирж HTML-ээр ингэж одоо юу гэх боож тийм ээ тэрийг хянжаах хэрэгтэй. Тэгээд энэ дээр чи одоо номер дээр чи бидний юу вэ текст өгсөн тийм ээ. Одоо ингээд оронгууд чинь текст ингэ ороод ирж байгаа шүү дээ. Тийм учраас энэ болохоор болохгүй буруу зүйл байна. Тийм учраас энийг номер гэж тавиад тэгээд энэ хичнээн одоо энэ select гэдэг юм дээр бид нар ингээд явуулаад болоод байгаа шүү дээ. Энд чинь ингээд тоог нь оруулаад ингээд дарсан чинь болоод байгаа тийм ээ. Энд чинь required биш болохоор хэрвээ би энэ чинь required гэж тавих юм бол за энэ тоогоо орууллаа. Тэгээд явуулъя гэсэн чинь дахиад эн чинь хэрэгтэй шүү гэд бидэрт ингээд мэдээлэл буцаад ирж байгаа хөө. Заавал энээсээ сонгоо гэд. За тэгвэл энэ чээс нэмхийг сонгоё. Энэ дээр нэмгэн энийг нэмээд тэгээд calculate хийгээрэй гэдэг чинь одоо бидэрт номер 1, номер 2 тэгээд үйлдэл нь гараад ирж байгаа юм тийм ээ. Тэгээд одоо бид нар ямар ч гэсэн өөрсдийнхөө авах мэдээллийг ингээд цуглуулж авлаа гэсэн үг тийм ээ. Тэгээд одоо бид нар if гэж байна шүү дээ. If гэдэг чинь одоо юу мэдээллийг шалгаж байгаа тийм ээ. Одоо юу болцлыг одоо ингэ шалгаж байгаа. За хэрвээ энэ номер гэдэг юм энэ пост дотор ингээд байх юм болвол энэ дотор орж ирээд энэ кодыг явуулаарай гэж байгаа тийм ээ. Тэгээд энэ if гэдэг зүйл дотор чинь ганцхан одоо энэ нөхцөл байдлыг бид нар шалгах ёстой биш. Энд ч хичнээн л бол хичнээн нөхцөл байдлыг бүгднийг ингээд нийлүүлээд хамтдаа шалгаж болдог байхгүй юу? За хэрвээ энэ пост гэдэг юм дотор номер 1 гэдэг юм бэлэн орсон байна уу? Тийм ээ, бэлэн байна уу? Гэ тэрийг шалгаж байгаа. Тэгээд end гэж байгаа. Тэгээд бас тэрийг тавихын тулд 2 одоо end% гэдэг одоо юу байгаа шүү дээ. Юу тэмдэг тэр shift-ээр дарж байгаа 7-д дарангууд гарч ирдэг. Хэрвээ энэ пост дотор номер 1 гэдэг юм байна уу? Тэгээд
post гэдэг юм дотор байгаа индекс номер 1 нь тэнцвгүй биш тийм ээ, тэнцүү биш, хоосон юмтай тэнцүү биш байна уу гэд. Тийм ээ. Тэгэхээр чинь энэ хоосон биш байна уу л гэдэг утгатай байхгүй юу? Тэгэд энэ хоёр юмыг ингэж зэрэг шалгаж болж байгаа. Тийм ээ. Хэрвээ энэ постн дотор номер гэдэг юм байна уу? Тэгээд хэрвээ байх юм бол дараагийнх нь юмд ороод за постн дотор байгаа тэр номер чинь хоосон биш байна уу? Тэгхийн бол ийшээ ороо гэдэг жоо байхгүй юу? Тийм ээ. Тэгэнгүүт чинь бид нар ингээд харангуут баах юм ингээд нэмээд хамтдаа ингээд явчих болно. Тийм ээ. Явчих болох ёстой учраас бид нар дахиад энэ чинь хэд л бол хэдий ингээд хийчих болно. Тэгээд энийг нийлүүлдэг нь болохоор and гэдэг. Тэгээд бид нар or гэдэг одоо хэрвээ номер 1 дээр юм байгаад тэгээд номер 1 хоосон биш болвол гэж энэ хоёулаа нийцчихвэж доошоо орно гэж байгаа шүү дээ. Тийм ээ? Цаашаа ингээд энэ нөхцөл байдал бүрдэж байна. Or гэдэг юм хэрэглэх юм бол тэрийг нь or гэдэг чинь эсвэл гэсэн үг баг. Тэгээд эсвэл хэрвээ энэ гүйцэтгсэн тийм ээ is set энэ дотор юм байгаад эсвэл энийг би or гэх юм бол хоёр ийм босоо зураас байгаа шүү дээ. Энэ entry date-д байгаа конопен дээр shift дээрээ дарж байгаад янгуу чи энийг pipe гэдэг байхгүй юу? Pipe гэдэг үг чинь юу вэ гэхээр турбаа гэсэн үг. Одоо энэ зүгээр юу нарийнхан турбаа байна шүү дээ. Тэр шиг л одоо энэ босоо энэ турбаа шиг л юм харагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Турбаа pipe. Хоёр pipe-ийг ингэ тавингууд хэрвээ энэ post тийм ээ байх юм уу? Эсвэл энэ post нь хоосон биш байх юм уу гэдэг утгатай байхгүй. Гэхдээ өнөөдөр бид нар and гэдэг юм хэрэглээд явна. And хэрвээ номер 1 байх юм бол тэгээд номер 1 нь хоосон биш байх юм бол тэгээд дээрэс нь номер 2 байх юм бол тэгээд 2 нь бас хоосон биш байх юм бол тэгээд дээрэс нь бас 3 дахь нь юу вэ? Үйлдэл гэж байгаа. Хэрвээ үйлдэл байх юм бол тэгээд үйлдэл нь хоосон биш байх юм бол гэж байгаа байхгүй. Ийм 6 юмыг одоо бид нэр ганц if гэдэг одоо энэ юу if statement байгаа шүү дээ. Энэ дотор бүгднийг ингэж шалгачих жоохгүй. Энийг тэгээ заавал ингэж юу хэд хэдэн игнэнд оруулаад бичих хэрэггүй. Нэг шугамн дээр ингэ бичиж болно. Тийм ээ. Гэхдээ бид нар одоо энийг ойлгоход амар болгохын тулд нэг шугамн дараагийнхаа шугамнд оруулаад is set гэчихэд тэгээд энэ хоёрын дунд дотор байгаа ямиг одоо бид нэр үйлдэлээ хийж эхлэх байхгүй юу? За одоо энэ чинь бид нэр echo гэчихэд бэлэн боллоо гэж биччихье тийм ээ. Ямар ч гэсэн бүх мэдээлэл нь ороод ирсэн бэлэн боллоо. Бидний энэ тоо бодоход бэлэн боллоо гэд үзье. Тэгээд энийг save дараад би ингээд дахиад нөгөө энэ дээр ирээд орох гомд байхгүй дутуу байна. 123 нэмдэг нь calculate гэмэд бэлэн боллоо гэд. Ямар ч гэсэн энэ 6 шалгуурыг даваад бэлэн болцсон байна гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт чинь за бид нар ямар ч гэсэн номертой тийм ээ? Номер 1-тэй, номер 2-той, тэгээ номер 3 дахь нь болохоор үйлдэлтэй. Ямар үйлдэл хийх гэдэг байгаагаа бид нар мэдж байгаа. Тэнгүүт чинь одоо бид нар нөгөө switch гэдэг юм хэрэглэх байхгүй юу? Switch. Тэгээ switch дээр бид нар юуг шалгаж байгаа гэхээр үйлдэл гэдэг юм шалгана. Одоо ямар үйлдэл хийх гэдэг байгаа юм бэ, тийм ээ? За, үйлдэл гэдэг хэдүүлээ юу variable үүсгэе. Тэгээд бид мэдээж энэ үйлдэл гэдэг variable үүссэн байгаа. Is set гэдгийг шалгаад оруулсан байгаа. Тэгээд үйлдэл гэдэг шалгуур нь болохоор хоосон биш байгаа. Тийм учраас бид нар энэ үйлдэл гэдэг юм дотор ямар ч гэсэн юм байгаа. Тийм учраас энийг энэ variable дотор өгчгөө гэж байгаа байхгүй юу? Тэгээд switch гэдгийг шалгахын тулд энэ үйлдэлийг л одоо хэдүүлээ шалгах гээд байгаа тийм ээ. Тэгээд энэ дотор ингэж ороод тэгээд энэ үйлдэлийг шалгахын тулд энэ хоёр дотор одоо бид нар одоо case-ээ бичин тийм ээ. За хэрвээ энэ үйлдэл нэмэх байх юм бол нэмэх тэмдэг байх юм бол тийм ээ, дараагийнхаа одоо бидний switch харуулаа. За, switch-ийг одоо энэ дээр аваад 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 switch-
дараагийнхаа одоо яг ингээд энэ тохирох юм бол дараагийнхын юм хийгээд break гэж юм. Break гэдэг чинь зогс гэж байгаа. Энээс цаашаа үргэлжиж явахгүй. Хэрвээ тэгээ энэ биш байх юм бол дараагийнхаа оролт, энэ биш байх юм бол энийг оролт. За тэгээ бүгдээрээ биш байх юм бол тэгээд ийм хийгээрээ. Тэгээд энэ switch одоо шалгаж байгаа энэ шалгуурыг дуусгаарай гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо бид нар хэрвээ нэмэх тэмдэг байх юм бол бид нар энэчээ хариу гэдэг сав үүсгэе. Хариун дотроо бид нар одоо хариуг нь олох гэдэг байгаа шүү дээ. Тоо бодож байгаа юуныхаа, тийм ээ. Хариу тэнцдэг нь одоо бид нар нэмэх гэж байгаа, тийм ээ. Нэмэх гэж байгаа учраас post номер 1 гэдгээ. Одоо бид нар заавал энийг, тийм ээ, энэ өөр шинэ variable нэмээд хийгээд авах хэрэг байхгүй. Post номер 1 дээр нэмдэг нь post, энэ post гэдэг array дотор байгаа index номер 2 дээр байгаа тэр тоог нэмчээрээ, нэмээд хариу гэдэгт өгчөөрэй гэж байгаа байхгүй. Тэгээд энийг ингээд дуусныхаа дараа break гэдэг энчээ зогс. Одоо цаашаа нэг ингээд үргэлжлүүлээд хэрэггүй. Тийм ээ? Тэгээд энэ шигээ одоо хідүүлээ дахиад хасах, үржих, хуваах. Тэ хасах юм бол хасаад үржих юм байвал үржүүлээд үржүүлэх юм байвал үржүүлээд хуваах юм байх юм бол хуваана гэж байгаа, тийм ээ? Тэгэнгүүтээ за ерөөсөө тэгээд болохгүй болвол default гэдгийг одоо хамгийн сүүлд нь за ингээд юу энэ гуруула байхгүй бол default-аа хэрэглэнэ гэдэг жаа шүү дээ, тийм ээ? За ерөөсөө юу ч болохоо ингээд байх юм бол энэ чинь ингээд бүгднийг шалгаад болохгүй байх юм бол гэхдээ бидэрт бол тийм боломж байх ёсгүй. Гэхдээ хүмүүс энийг сольчиж болно. Хүмүүс одоо энэ чинь ороод inspect гэж оржоод, select гэж оржоод энэ value-г нь одоо би ингээд 1 2 3 гэдээ өгчий л да. Тэгээд энийг нэмэх гэж сонгож аваад ингээд явуулангууд бид нар энэ чинь нэрээд post ингээд printlээд үзье, тийм ээ. За ингээд printlээд үзэнгүүт за хамгийн сүүлд ингээд юу ч болохоо байлаа гэж зүгээр хариуг нь ингээд хоосон орчихъя заяа. Алдаа гэд. Тэгээд одоо эн чинь хариугаа бид чинь зүгээр л хариу гэдэг юмд ингээд юу хадгалсан байгаа шүү дээ. Энийг хаач одоо бид нар принтлж гаргаагүй, echo гэдэг юм гаргаагүй байгаа, тийм ээ. Тэгээд одоо энийг явууллаа гэж бодоход энэ үйлдэл гэдэг чинь 1 2 3 болцсон байгаа зү. Бид нар тийч хийгээгүй, тийм ээ. Анхандаа эн чинь болохоор value гэдэг юм чи бид нар үйлдэл эн чинь 1 2 3 4 байгаагүй шүү дээ. За энийг би дахиад ингээд өөр юм бодоод ингээд баах юм биччихье. Тэгээд энийг 1 2 1 2 3 тэгээд нэмхээ ингээд сонгоод энэ нэмхийг сонгочихж байгаа байхгүй юу. Тэгвэл энийг хүн энэ inspect element гэдгийг мэддэг хүн ороод энийг ингээд зүгээр за надаа ийм боломж л байгаа юм уу. Тэгвэл би энэс чинь 5 дахь боломжийг өөрөө нэмчихье гэд ингэж орж нэмээд явуулангууд үйлдэл гэдэг чинь ийм болчихж байгаа зү. Тийм ээ. Тийм учраас хэрвээ хүн энийг солилоо гэхэд ийм 4 боломжийг бид нэ өгөөд байхад өөрөө ингээд ороод энийг ингээд солих юм бол хамгийн сүүлд нь бид нар ингээ алдаа гэж өгөх хэрэгтэй байхгүй яа тэгэхээр 4 боломжоо бид нар энэ ч шалгаж байна. Дөрвөлд нь ороод байхгүй байх юм бол хариу нь алдаа гарнаа. Тийм ээ. Тэгээд энэ ч нэ орж ирж хагаад хамгийн сүүлд нь ингээд хэрвээ одоо бүх юм болоод бүх шалгалтыг ингээд даваад бүх үйлдэлийнх нь боломжийн бүгднийг дөрвөлнгийн шалгаад нэмэх байвал нэмээд хасах байвал хасаад үржих байвал үржүүлээд хуваах байвал хуваагаад тэгээд хариуг нь өгөөд хамгийн сүүлд болохгүй байх юм бол алдаа гэж өгөөд тэгээд энэ if statement ингээ яваад дуусч байгаа тийм ээ. Тэгээ явж дуусны дараа хамгийн сүүлд нь бид нар энэ чинь echo алдаа биш ээ хариу гэж биччихье. Тэгэд хариу гэд бичээд тийм ээ. Харахад 1 2 3 23 за 23 дээр нэмий нэмэнгүүт алдаа. Оо яахаар алдаа гэдэг үлээ. Бид нар дахиад оролдоод 1 2 3 155. Түрүү нөгөө нэг энийг солилцсон юм дахиад явуулчих. 155 114 дээр 14-өөс 3-ыг хасъя. Ингүүч 11 гэд гараад ирж байгаа тийм ээ. Тэгээд 1234-өөс 34-ийг 15-д хуваая гэдэгэнгүүт
82 гэдэг ийм хариу нь гараад ирж байгаа тийм ээ. Тэгэл бид нар одоо энийг хэрэгжилж байгаа одоо юу гэх тооны машин ингээ програм хийцэн байна гэж байгаа байхгүй юу? Тэгээд дахиад за энэ ингээд хүмүүс хамаагүй ороод энийгээ солиод тийм ээ опшн гэдгийг энийг хасахын ингээд солиод ингээд оруулчлаа гэхэд бид нар алдаа гарлаа гэт тийм ээ. Тэгж өгж байгаа. За юу ч гэсэн Slack-а харахгүй баахан удчлаа. Тэгээд энэ git status гэдээ оронгот одоо надад энэ хоёр файл ингээд modified солигдсон байна, өөрчлөгдсөн байна гэж байгаа тийм ээ. Git diff өөрчлөлтийн difference-ийг харъя. Гэтэнгүүд бид нар ийм if гэдгийг оруулсан байна, ийм оруулсан байна. Тэгээд энэ git гэдэг байсан ийм хэсгээ хассан байна, улаан болоод. Тэгээд энийг хасаад дахиад өөр форм оруулсан байна гэж байгаа тийм ээ. Тэгээд одоо би нэг git add бүгднийг нэмээд git commit хийгээд calculator гэж хийгээд тэгээд git push origin main. Гэхдээ одоо ингээд git рүүгээ ийшээгээ 21-ийнхаа хичээл рүү оруулчихъя. Тэгээд ингээд харангуут чинь хамгийн сүүлд яасан calculator гэдэг одоо энэ миний commit байгаа байхгүй ийшээ ингээд ороод харангуут юу нэмэгдсэн байна, юу хасагдсан байна тийм ээ бүгдээрээ байгаа. Та нар тэгээд энэ манай энэ өнөөдрийн бичсэн энэ код ба штэ. Энэ кодыг даунлоад хийж авах юм бол энэ код дээр ингэж дарж байгаад тэгээд download zip гэж байхгүй юу? Энийг zip гэдэг ингээд хуулаад авах юм бол хуулаад аваад энийг extract гэдэг нь штэ. Онгоолгоод тийм ээ. Downloads дотор ороод харангууд бидний өнөөдөр ажилласан код энэ ч байгаа. Тэгээд та нар бүгдээрээ энийг онгоолгоод ороод download хуулж хийж аваад өөрсдөө оролдоод үзээрэй. Хамартай хаалт. Mode bashil git repository яаж үүсгэлээ. За ямар нэгэн асуултаа өнөөдрийнхээ юу завсгалгаа авахаас өмнө манай 65 сурагчид одоохондоо үзэж байна. Үзэж байгаа сурагчдаа баярлалаа. Тэгээд энэ дараагийнхаа хичээлдээ бид нар маргаашийнхаа хичээлдээ хэрэглэх юмаа тийм ээ юмдаа бэлдээд нэг жоохон юм хийж магадгүй. Тэгээ бид нар одоо ямар ч тооны машин хийсэн. Тэгээд өөрсдийнхээ тэр index гэдэг файл руугаа шууд тийм ээ upload post хийсэн тэр форумноосоо. Тэгээд ерөнхийдөө болохоор өнөөдрийн тэр if statement, switch statement тийм ээ switch if statement гэдэг юмнуудаа маш сайн хэдүүлээ ойлгох хэрэгтэй, хэрэглэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр болохоор байнга ямар програмын хэл хэрэгжилж байсан if гэдэг statement шалгадаг тэр шалгуурын л одоо тэр функцийг бол байнга хэрэглэнэ. Тэрийг хэрэглэхгүй програм гэж бол ерөнхийдөө бол байхгүй. Тийм учраас энэ дээр одоо бид нар энийг бол маш сайн хэрэглэж маш сайн гарших хэрэгтэй. Энэ if гэдэг юм дээр if гэдэг шалгалтан дээр тэг яагаад вэ гэхээр хүмүүс бид нар лөө хүмүүс одоо мэдээлэл явуулна шүү дээ тийм ээ бид нар хүмүүсээс мэдээлэл цуглуулж авч байгаа. Тэр авж байгаа цуглуулж авж байгаа мэдээллээ бид нар бүгднийг шалгаж ийж өөрийнхөө тэр мэдээллийн сан руу оруулах ёстой. Тийм ээ? Тэгээд мэдээллийн сан гиснээс өөртөө өнөөдөр одоо дараагийн энэ завсаргааны дараа хэдүүлээ өөрсдийнхөө PHP-MyAdmin одоо database мэдээллийнхаа сангийг үүсгэнэ. Мэдээллийнхаа санг үүсгээд тэгээд энэ одоо орж иж байгаа формоор оруулж байгаа мэдээллийнхаа сан мэдээллийнхаа санд оруулна. Тийм ээ? Тэр бол ерөнхийдөө болохоор дараагийн энэ болохоор яг хуу ахиу тийм ээ хурдцтай явж байгаа л юу сургалт болж байгаа. Гэхдээ энэ database гэдгийг мэдчихэж бид нар энэ WordPress гэдэг систем яаж явж байна тийм ээ? Тэр WordPress гэдэг системийг бид нар яаж өөрчлөх вэ? Яаж удирдах вэ гэдгээс сурж авна. Тийм учраас бид нар тэргүй энэ database гэдэг юм үүсгэн database гэдэг юм үүсгэж чад PHP-MyAdmin гэдгийг хэрэгжилж байгаад өөрсдийнхөө ширээнүүдийг tables гэж байгаа хүсдэгтүүдийг бүгднийг онгоолгоод нээгээд
Тэгээд бүх багныг ингээд нэрийг оруулаад тийм ээ. Тэгээд явах юм байгаа. Switch дээр end юм or авч болох уу гинэ? Болно. Switch дээр чинь болон тэрийг газ тайлбарлаад өгье. Одоо хэрвээ бид нэр switch хэрэгжилж байгаа шүү дээ, тийм ээ. Яг одоо нөгөө нэг юу if дээр бид ч одоо ингээд if хэрвээ энэ болох юм бол тэгээд дээрэс нь энэ болох юм бол тэгээд дээрэс нь энэ болох юм бол тэгээд дээрэс нь энэ болох юм бол гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр шалгаж байгаа шиг эн чинь одоо бид нар энэ case гэж шалгаж байгаа шүү дээ. Хэрвээ энэ нэмэх юм бол тэгээд хэрвээ нэмэх болвол дараагийнхын ингээд ороод энэ чинь ороод тэгээд энэ switch гэдэг шалгалтыг эн чинь ингээд break гэд хуглаад дуусгаад зогсоогоорой гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд хэрвээ бид нар одоо ингээд хэрвээ case нь нэмэх юм бол тэгээд хэрвээ case нь хасах юм бол гэд энэ case-үүдийг ингээд дахиад доош нь ингээд игнүүлээд ингээд игнээд ингээд дахиад ингээд араас нь ингээд нэмээд оруулчих болно. Тэгэх юм бол switch чинь шалгаж явахдаа за энэ болох юм уу? Энэ болох юм уу? Энэ болох юм уу? Энэ болох юм байна гингүүтээ шууд ийшээгээ ороод энийг явуулаад ингэ явуулчихдаг байхгүй юу? Тэнгүү чинь эн чинь or гэсэн үг тийм ээ. Хэрвээ энэ юм уу? Хэрвээ энэ юм уу? Хэрвээ энэ юм уу? Хэрвээ энэ юм уу гэд ингэ шалгаж болно гэсэн үг. Гэхдээ энэ бидний одоо энэ тоо хэрэгжилж байгаа тийм ээ. Юун дээр болохоор энийг заавал ийм байх хэрэггүй. Гэхдээ энэ case гэдэг юмыг бид нар одоо түрүү имэйлээр шалгасан шүү дээ. Apprentice mn@gmail юм уу? Scroll бол apprentice i@apprentice.gmail юм уу? Scroll бол нэмэх юм уу? Гэт тэнгууд энэ гурын аль нэг нь байх юм бол энийг явуулаа гэд. Энийг ингэж давхарж болдгийг case-ийг. За тэгээд gas 10 минутын завсарлагаа аваад тэгээд өөрсдийнхөө бид нар database гэдэг юмыг үүсгэе, тийм ээ? Database-ийг үүсгээд өөрийнхөө username гэдгийг одоо өөрийнхөө аккаунтыг, дансыг, хаягийг нээж аваад тэр database дотор байгаа тэр мэдээллийн сан руу орохын тулд биднээж зүгээр хин лулгийн ороод авах ёсгүй шүү дээ, тийм ээ? Тэр лөө орохын тулд өөрийнхөө username-ийг хийгээд, password-аа хийгээд тэгжиж тэр цаашаа нэвтэрч орж мэдээлэл авах хэрэгтэй байхгүй юу? Тэр мэдээлэл авах бүртгэлээ хий. Тэгээд өчигдөр санал явуулсан хүмүүс бас байгаа. Өөр тийм ээ жоохон тэр бизнесийн талаар бизнес хөгжүүлэлтийн талаар тийм ээ маркетингийн талаар орж болох уу гэдээ асуусан байгаа. Тэрнийхээ талаар ямар юм сурмаар байгаа тэрийг бичээрэй, тэрийг тайлбарж тавиарай. Тэгээд энд чинь бид нар дахид дурдхад бид манай сургалт талдаа ч ороагүй байгаа шүү. Тийм ээ. Тэгээд зөндөө юм сурнаа. Бид нар 50 сурах ёстой. Энийг чинь зүгээр ганц өдөр сураад ганц өдөр ингээд миний хэлж байгаа юмыг хараад ойлгоод тархинд суун гэдэг бол шат худлаа шүү. Тийм учраас бид нар энэ чинь 2 сар ингээд зарцуулж байгаа. Өдөр болгон 2 цаг сууж байгаа, тийм ээ. Тэгэхээр чинь нэг семестр одоо 2 анги сурах тэр цагийг бид нар энэ 2 сард ингэж өдөр болгон ингэж хийж байгаа шүү. Тийм ээ. Тэгэд энийг баян ингээд одоо оролдоод давтаад яваарэ. За индекс өнөөдөр болохоор индекс PHP дээр өөрлөн пост хийж байна гэж ойлгосон. Тийм болж байгаа. Тэгээ хаашаа бол хаашаа хийж болох байхгүй. Хаашаа бол хаашаа явуулж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор бид нар тооны машиныг хийж байгаа юм чинь тооны машиныг хийсэн учраас тооны машиныг гаргаж байгаа энэ дэлгэцэн дээрээ дахиж энэ формыг тэр рүү хэрэглэх юм чинь энэ нэг хариугийн зүгээр дээр нь бичсэн баггүй. Энэ яг адилхан файл нь дотор. Тэгээд энийг бол төрлөөл ямар янзаар хийж болно. Тийм ээ. Хаашаа бол хаашаа явуулж болно. Одоо би энэ формныхаа хэдүүлээрийг оролдож үзье. Facebook Graph API гэдэг нэг бид нар энэ юм явуулсан чинь Facebook руу явуулаад байсан шүү дээ. Тэгсэн чинь энийг хэдүүлээ Facebook руу явуулах гэдэг. Энэ бол мэдээж болохгүй. Амралт авахаас өмнө завсарлагаас өмнө газ хэдүүлээ. Энийг оролдоох юм. За Facebook руу явуулах гэдэг үзье тийм ээ. Ингээд энийг network гэдээ ороод үзье. Одоо яах нь харъя. Тэгсэн чинь бид нар Facebook руу явуулчихж байгаа зү тийм ээ. Тэгсэн чинь Facebook шалгуудлаа авсан бүхэн зүгээр 200
200 код гэсэн юу очсон гэсэн номер 1, номер 2 үйлдэл гээд энийг явуулсан байхгүй. Тэгсэн чинь энийг бол Facebook-д юу ч хийхгүй шүү дээ. Тэгээд энэ постн дээр бол энэ action гэдэг дээр бол юу тавьж болно. Гэхдээ мэдээж бид нар өөрсдийнхээ мэдээллийг авахын тулд өөрийнхөө юмыг тавих ёстой тийм ээ. Тэгэд энэнийг одоо аюулгүй байдал мэдлийг шалгадаг бүрдүүлдэг одоо зүйлүүд байгаа. Гэхдээ тэрийг бид нар одоохондоо өнөөдөртөө бол мэдээж сурахгүй. Зүгээр сонирхуулахад л тийм ээ. Бид юу л юу энэ акшн дээр тавьж болно. За тэгээд гялс салбаруудынхаа завсалгаагаа авчаа дараагийнхаа хэсэгтээ орцгоё хэдүүлээ. Тэгээ асуухан байвал Slack дээр оруулаарай. За ерөнхийдөө тэгээд энэ би асуусан те за ямар дараагийнхаа 2 дугаар хэсгийнхаа хичээл дээр юу ямар юм ормоор байна вэ? Өөр одоо тийм ээ хольж сурах хүсэл байна уу гэд тэгж асуусан. Тэгээ ямар ч гэсэн өчигдөр асууж ирсэн хүмүүс бол байхгүй байх шиг байна. Тэгээд юу ч гэсэн кодоо үргэлжлүүлээд явъя тийм ээ. Бидэрт бол одоо дахиад сурах юмнууд бол зөндөө байна. Бид нар одоо дөнгөж одоо if дээр одоо if шалгадаг юм дээр явж байна, switch гэдэг дээр явж байна тийм ээ. Switch гэдэг чинь одоо зөндөө төрлийн юмыг хамтдаа ингэ шалгаад ганц юмыг тийм ээ ингэ шалгаад явцдаг боломжтой гэж байгаа. Тэгээд тэрний дараа loops гэж байгаа тийм ээ. Ийм юмнуудыг одоо loops, while loop гэж байна, do while, for loop, for each loop гэдэг. Тэгээд functions гэж байгаа. Functs тийм ээ үйл одоо юу гэх үйл ажиллагаа үйл явдал. Бид нар одоо бид нар одоо заавал гэж байгаа. Энэ баах юм ингээл одоо ингэ шалгаад байгаа шүү дээ тийм ээ. Is set in тэгээд энэ нь болохоор хоосон биш байна уу гэд ингээд зүүндээ шалгасан шүү дээ. Энийг ингээд баахан бичээд байхаар тийм ээ энэ код ч одоо ингээд улам ингээд Excel уртсаад яваад байна шүү дээ тийм ээ. Энийг богиносхын тулд энийг амарчлахын тулд бид нар өөрсдөө тийм одоо юу гэх туслах үйл ажиллагааны одоо функц тийм ээ. Одоо үйлдэл одоо энэ чинь бүх одоо энэ шалгаж байгаа юм чинь эн чинь нэг үйлдэл байна. Тэгээд энэ болох юм бол дараа нь энийг шалгаа гэд эн чинь дахиад нэг үйлдэл байна. Үйлдэл гэд энэ 6 үйлдэлийг тэгсэн мөртлөө эн чинь 3хан юм шалгаж байгаа. Тэгээд шалгах болохдоо хоёрхан төрлийн юмыг шалгаж байгаа шүү дээ. Энд ч байна уу? Тэгээд энэ хоосон биш байна уу гэдгийг шалгаж байгаа тийм ээ. Тийм учраас энийг бид нар функц тэр өөр нэг үйлдэл хийгээд өөр нэг туслах одоо юу гэх юм туслах одоо чинь ингээ бодтоор бодоход тийм ээ би ингээд өөрөө ингээ юм шалгалаа гэж бодоход би ингээд нэг хүнд ингээ юм шалгах юм ингээд өгчөж байгаа байхгүй. За би ингээд тийм ээ энэ юмыг шалгаж байгаа чи ингээ шалгаад болох юм бол надад буцаагаад өгчөөрөө надад хариуг нь өгөөрэй гэдэг юм хийж байгаа байхгүй тийм ээ. Тэр өөр хүний хийх үйлдэлийг бид нар одоо function болгож үүсгэж байгаа. Тийм ээ. Тэгээд одоо бид нар энэ хоёр юмыг ингэ шалгаж байна шүү дээ. Тэгээд энэ is set гэдэг чинь одоо функц гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрэн шиг одоо бид нар ингээд хамгийн одоо би дүнгийн энэ оруулсан мэдээлэл еврогоо git дээр оруулсан байгаа шүү. Та нар бүгдээрээ хуулж аваад үзэж болно. Тэрийгээ бас яаж cpan руу хуулж авах вэ гэдэг бас арга байгаа. Тийм ээ. Гэтэ тэрийг өнөөдөр бид нар сурж авч амжихгүй байх, цаг хүрхгүй байх. Гэхдээ одоо тэр функц гэдэг юм, function гэдэг юмыг хэдүүлээ сурж авъя. Тэгээд function үүсгэхийн тулд заавал өмнө function гэж бичих хэрэгтэй байхгүй тийм ээ функц. Тэнгүүтээ энэнийхээ дараа function гэчээд дараа нь энэ function-ийнхаа нэрийг өгнө. Тийм ээ. За хэрвээ би энэ чинь ингээд хамтдаа ажиллаж байгаад энэ чинь хамтдаа ингээд өөр хүнтэй ажиллаж байгаа тэр хүндээ за чи энэ номер 1 гэдэг юм байна уу шалгаатгаарай. Тэгээд номер 1 гэдэг юм хоосон биш байна уу шалгаатгаарай. Тэгээд над руу буцаагаад нэг мэдээлэл явуулчаарай өгчөөрэй гэж байгаа тийм ээ. За энийг бид нар энэ функцаа шалгалт гэдэг өгчий. Шалгалт гэдэг нэрийг өгчий тийм ээ. Тэгээд шалгалт гэж энэ function одоо яг бид нар энийг ингээд зүгээр дагаад ингээд харж байхад ингэж аахгүй function гэчээд нэрийг өгдөг. Тэгээд хоёр юм нөгөө нэг бөөрийнхий хаалт байгаа шүү дээ. Тэр яагаад бөөрийнхий хаалт байна вэ гэдээ дахин дурдахад тэр бөөрийнхий хаалтанд дотор чинь юм хийгээд
тэр хийсэн юм энэ дотор ч ороод энэ дотор хэрэглэж болдог байхгүй энэ хоёр нөгөө нэг юу хаалтан дотор биш үү? Энэ хаалтан дотор өөрхийн дотор хийсэн юм нь энэ дотроо хэрэглэж болдог гэсэн үг таахгүй юу? Тэгээд одоо бид нар ингээ харангуут эн чи одоо оруулдаг одоо ингээ бөөнхийн нүхийн хаалгыг онгойлгож үгүй тийм ээ. Функцийнхаа хаалга нь энэ хоёр дотор байгаа байхгүй юу? Тэгээд хаалган дотроо орсны дараа энэ дотор нь мэдээлэл одоо бид нар ингээ шалгах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хаалган дотор бид нар юу авах вэ энэ чи? Ямар мэдээлэл авах вэ? Ямар мэдээлэл тийм ээ? Ямар юм хүлээж авах вэ? Гэдэг дээрээ бид нар одоо энэ чи тавина. Энэ чи одоо юу гэх field гэдэг. Field ч юм уу тийм ээ. Одоо за field гэж хийчих заяа. Field гэж чи одоо ингэж юу энийг бол юу гэж нэрлэж болно. Тэгээд энэ field гэдгийг нэрлэлчээд бид энэ field гэдэг variable-а энэ дотроо хэрэглэж болдог байхгүй энэ хаалтан дотор тийм ээ. Тэгээд хэрвээ бид энэ функцийг хэрэглэх юм бол заавал энэ field гэдэг юмыг энд нь нөхөх хэрэгтэй байхгүй юу? За одоо энийг яг бодитоор хэдүүлээ харъя тийм ээ. Тэгээд энэ field гэдэг юмар одоо энэ номер 1 гэдэг чи одоо энэ номер 1-ийг бид энэ дотгошоо хийгээд шалгуулах гэдэг байхгүй юу? Тэгээд энэ дотор юу гэж шалгах вэ гэхээр энийг copy хийж авч жаад эн чинь ингэж тавьчих. Тэгэхэр чин нэ штэ. Энэ одоо би эн чинь ганцхан л if гэж шалгана тийм ээ. Хэрвээ энэ post дотор номер гэдэг юм байна уу? Номер гэдэг field index тийм ээ. Номер гэдэг байна уу? Тэгээд номер гэдэг юм чинь хоосон биш байна уу гэж шалгаж байгаа тийм ээ. Тэгэхэд бид нар номероо за одоо ингэж хийж агаад бид нар одоо ганцхан л удаа шалгах хэрэгтэй. Ганцхан л удаа юу гэх юм одоо энэ шалгалт гэдэг үгээр энэ функц одоо энэ дотор ингэж шалгуулж байгаа байхгүй юу? If гэдэг чинь хэрвээ энэ функц руу бид нар энэ номер 1 гэдэг юмыг номер 2 номер 1 гэдгийг ингэж шийдэхэд тийм ээ. Энэ функцэн дотор чинь бид нар энэ бөөрхийн юмны энэ хаалган дотгошоо энийг оруулчих байгаа байхгүй юу? Энэ дотор байгаа мэдээлэл оронгуудаа ийшээ хүрээд ирж байгаа. Ийшээ хурж ирээд ямар нэртэй бодоод орж иж вэ гэхээр field гэдээ орж иж байгаа байхгүй юу? Энэ функц руу шийдсэн оруулсан энэ мэдээлэл бид нар дахиж энэ чинь хэрэглэхэд field гэдэг нэртэй ороод ирж байгаа. Тийм ээ? Тэгээд field гэдэг нэртэй бид нар одоо энэ чинь зүгээр field гэдэг юм аа хэрэглэнэ. Field гэдэг имийг одоо бид нар is set гэдгийг шалгахгүй. Одоо зүгээр энийг юугаар үзүүлэхэд зүгээр бодитоор ингээд амарчилж байгаа зүйл шүү дээ тийм ээ. За хэрвээ энэ field гэдэг мэдээлэл орж ирсэн энийг оруулаад ирсэн байгаа. Энэ field нь хоосон биш байх юм бол энэ функц руу одоо бид нар ингээд мэдээлэл оруулчихж байгаа. Энэ функц чинь бид нар рүү буцаагаад мэдээлэл өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг return гэдэг. Return буцаагаад явуулах, буцаагаад өгөх, тийм ээ? Би одоо ингээд нэг хүнд ингээд мэдээлэл өгөө. За энэ хуудсыг ингээд шалгаж байгаа. Энийг шалгачаа те надаа шалгаж байгаа гэдэг үг нь шүү дээ. Тэнгүүж тэр хүн надад заавал буцааж мэдээлэл өгөх хэрэгтэй биз дээ. Тэгжиж би тэр хүнд шалгасан зөв үү буруу гэдгийг мэднэ шүү дээ. Тийм учраас тэр хүн одоо энэ шалгалт гэдэг одоо хүн байлаа гэж бодоход шалгалт гэдэг хүнд би ингээд мэдээлэл явуулахад тэр хүн шалгачаад заавал над руу буцааж юм өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол би юу ч мэдэхгүй шүү дээ. Ямар ч мэдээлэл авахгүй тийм ээ. Тийм учраас return буцаах гэдэг return. Тэгээд хэрвээ энэ field гэдэг энэ мэдээлэл хоосон биш байх юм бол return нөгөө true false гэж байгаа шүү дээ. Үнэн буруу. Return true. Үнэн. Энэ шалгалт даваад үнэн боллоо гэдэг ч аахгүй тийм ээ. За энийг шалгалт гэхийн оронд одоо юу гэх юм хоосон биш гэж биччихъя тийм ээ. Энэ хоосон биш байна уу гэдгийг шалгахын тулд хоосон биш гэж шалгангууд хоосон биш байх юм бол true үнэ. Хоосон тэгээд энийг явуулаад дуусчихгоо чи return гингүү чинь энэ функц юм буцаагаад болвол энэ функц энээсээ цаашаа үргэлжлүүлж юм шалгахгүй гэсэн үг. Одоо бид нар энэ switch statement байгаа шүү дээ. Switch.
энэ дээр явж байгаад ингэж шалгаж жагаад энэ зүг болчих юм бол энээс цаашаа break гэж зогсоод энээс цаашаа юм явуулахгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Яг тэрэн шиг хэрвээ бид нар одоо ингэ баахан юм шалгаж байгаа тийм баахан юм одоо ингэ шалгалт хийгээд хоосон бишийн шалгаж жагаад ингээд return гэд энэчэл ганцхан хаана return буцааж мэдээлэл буцаад явуулж байна. Тэрнээс цаашаа шалгахгүй гэсэн үг. Тийм учраас хэрвээ энэ field гэдэг юм чинь хоосон биш байх юм бол үнэ хоосон биш байна. Тэр үнэн шүү гэдэг жагаа. Тэгэд хэрвээ энэ дотор орж ирэхгүй бол цаашаа ингээ үргэлжлээд явна гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Return энийг болоогүй бол энэ хэрвээ хоосон байх юм бол энэ доошоо ингээ үргэлжлээд явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэд энэ чинь явангууд чинь за хэрвээ энийг л бүрдүүлэхгүй юм бол бид нар энийг return false гэж хий. Худлаа. Наа чинь хоосон байна гэх тийм ээ. Тэгэд хоосон биш л болоод ийшээ орж ирнэ шүү дээ. If statement. Хэрвээ хоосон биш гэдгийг гэдэг нөхцөл байдлыг бүрдүүлэх юм бол ийшээ орж ирээд юмаа ингээд кодо харангууд за тэгвэл энийг үнэн гэж буцаагаа өгчих гэж байгаа байхгүй. Хоосон биш гэдэг хүн шалгангуудаа буцаагаад өгчөж байгаа гэсэн үг. Тэгээд хоосон байх юм бол return false гэж өгч байгаа тийм ээ. Тэр шиг одоо би эн чинь ингээд хоосон биш энэ пост номер 1 хоосон биш байна уу? Тэгээд эн чинь одоо би дахиад тэгээд бас хоосон биш постн дотор байгаа тэр номер 2 хоосон биш байна уу гэд тийм ээ. Тэгээд бас хоосон биш тэр постн дотор байгаа үйлдэл гэдэг чинь бас хоосон биш байна уу гэдгийг шалгаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэд одоо ингээд харангуй чи бид нар заавал дахиж ингээд мөшлөө дахиж ингээд заавал ингээд тийм ээ энэ одоо тэнцүү биш байна хоосон юмтай тэнцүү биш байна уу гэд ингээд бичээд байхгүй. Энийг амарчлахын тулд ганц газар биччихээд тэр бичсэн функц руугаа юмаа явуулаад шалгуулад байгаа байхгүй юу? Зүгээр л одоо хүнд ингээд мэдээлэл явуулаад шалгуулж байгаа юм шиг тийм ээ. Жохон зайг нь аваадах юм. Тэгээ хоосон биш байна уу? Тэгээд энэ бас хоосон биш байна уу? Тэгээд энэ бас хоосон биш байна уу? Тэгвэл доошоогоо орё гэдэг жоо байхгүй юу? Тэгээд одоо энийг save хийгээд оруулахад дахиад бидний ингээд тоог бодоод өгч байгаа. Тэгээ функц гэдэг юм чинь болохоор ерөнхийдөө л тийм байгаа тийм ээ. Бид нар одоо ингээд өөрсдөө хийж байгаа ямиг амарчлахын тулд, хэсэгчлэхийн тулд заавал ингээд одоо би дахиад одоо ингээд доошоо ингээд орно шүү дээ. Энэ хоосон биш байна. За хоосон биш байвал дахиад энэ доошоо орж иж жагаад энэ хариугаа шалгая тийм ээ. За хэрвээ if хоосон биш хариу хэрвээ хариу хоосон биш байх юм бол хариугаа echo хийгээрэй гэж байгаа байхгүй юу? Хэрвээ хариун дотор юм л байх юм бол энэ чи хариуг нь бичээрэй гэж байгаа тийм ээ. Энийг дахиад нэг хэрэглэж болж байгаа байхгүй. Хаал бол хаа хэрэглэж болж байна. Яагаад гэвэл энэ чинь дахин хэрэглэгдэхийн тулд энэ функц үйлдэлийг бидний үйлдэл одоо боломжийг одоо чадварыг бидний програмдаа үүсгэж өгч байгаа байхгүй юу? Функц. Тэгээд одоо бүх одоо энэ шалгаж байгаа юм дотор тийм ээ дахиад функц гэж явчих болно. Switch тийм ээ. Switch дээр ч гэсэн бид нар ерөнхийдөө болохоор функцийг өгөөд явчих болно. За switch-ийг хэдүүлээд тэгвэл функц болгоох юм. Тийм ээ? Switch-ийг яаж функц болгох вэ гэхээр за одоо яг calculate гэд функц үүсгэж тийм ээ. Calculate гэдэг функцэн дотор юу оруулах вэ? За мэдээж бид ч одоо бүгдийг шалгачлаа. Номер 1 байна, номер 2 байна. Үйлдэл бол байна, үйлдэл бол баталгаатай байна, тийм ээ. Тийм учраас бид нар энэ функц руугаа мэдээж ганцхан юм явуулах. Энэ заавал ганцхан юм явуулах ёсгүй. Энд чинь бол хичнээн юм оруулах хэрэгтэй байхгүй юу? За одоо бид нар function гэж яагаад function calculate гэдэг функц одоо үүсгэе, тийм ээ. Тэгээд энэ функцийн энэ нөхрөө энэ функцны одоо хүлээн авч байгаа энэ хаалгаар ямар юм оруулах вэ гэхээр нэгдүгээр биднэрт номер 1 гэдэг юм
нэгдүгээр номерыг авна шүү дээ. Тэгээд таслал тавиад номер 2. Тэгээд таслал тавиад номер үйлдэл. Тэгэд эн чинь юу гэж байна гэхээр энэ calculate гэдэг function чинь ийм 3 юм мэдээллийг хүлээж авах хэвээр. Хүлээж авч иж энэ мэдээлэл явагдана гэж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар энэ чинь тоог нь боцсныхаа дараа бид нар одоо энэ чинь хариуг нь ингээд буцаагаад хариуг нь явуулах хэрэгтэй байхгүй юу? Боцсныхаа дараа, тоог нь боцсныхаа дараа тийм ээ? Calculate гэчээд би ингээд хүнд энэ нэгдүгээр тооны нэ, хоёрдугаар тооны нэ, үйлдэл нь энэ байна. Ингээ явуулсан чинь надад юм буцааж ирэхгүй бол надад хариу нь ирэхгүй шүү дээ. Тийм учраас эн чинь яг олон дахин хийх үйлдэлийг функцээр багасгаж болно гэж ойлгож болох уу? Ерөнхийдөө болохоор тийм. Ерөнхийдөө болохоор тэгжиж л одоо бид нар дахин хэрэглэгдэх юмыг л одоо бид нар функц болгочихж байгаа байхгүй юу? Байнга ингээ хэрэглэгдээд байдаг зүйлийг бид нар авангуудаа за энэ нэгдүгээрт одоо номер хэрэглэж байна, хоёрдугаарт номер 2-ыг хэрэглэж байна, гуравдугаарт үйлдэлийг хэрэглэж байна, тийм ээ. Тийм 3 юм нийлж байж тэр 3 юм нийцж байж бид нар тийм одоо тоогоо бодноо, тийм ээ. Тоо бодох болгонд тийм 3 юм мэдээж хэрэгтэй болно шүү дээ, тийм ээ. Нэг дээр нэмдэг нь хэд вэ гэхэр чинь хоёрдугаар тоог нь мэдэхгүй бол бид юу гэж яаж бодож чадах вэ? Тийм учраас 3 юм заавал хэрэг болно, тийм ээ. Тийм учраас функцэн дотор ч одоо ингээд 3 юм ингээд номер 1, номер 2 үйлдэл гэдгээ хэрэгтэй байж иж тэгээд хэрэгтэй байж иж бид нар чинь функцаа явуулах боломжтой шүү дээ. Тийм учраас одоо бид нар энэ дотор нь дахиад энэ номер 1 гэдгийг ирж байгаа мэдээлэлээ шалгах боломжтой байхгүй юу? Тэгээд энэ ч нэ очиж жагаад одоо calculate гэдэг дотор одоо бид нар чинь энэ ч одоо эхнийх нь хүлээж авах variable хүлээж авах юу гэх саунд бид нар одоо энэ функц гэдэг үйлдэл дотор нэг саунд эхнийхэн саунд нь юм хийгээд хоёрдугаар саунд нь юм хийгээд гуравдугаар саунд нь юм хийгээд тэр гурыг ингээд та нар хэрэгжилж байгаад энэ функцэн дотор оруулж байгаад ямар юм тийм ээ тоог нь ботчоод буцаагаад надад аваад ирээ гэж байгаа байхгүй юу. Тэгээд хариу гэдэг юмнаар calculate гэдэг функцаа ингээд хийгээд энэ calculate гэдэг функцэн дотроо бид нар номер 1 номер 2 тэгээд үйлдэл гэдгийг оруулна тийм ээ. Тэгээд бид нар зүгээр л пост гэдэг тэр багц мэдээллээс гурвуулын ингээд салгаж индексээр нь дуудаж авч байгаа. За индекс номер 1 дээр байгаа мэдээллийг аваад энэ calculate гэдэг функцийн нэгдүгээр хувинд нь оруулчихаарай. Тэгээд тэр пост гэдэг мэдээллийн багцнаас номер 2 гэдэг индекс дээр байгаа мэдээллийг аваад хоёрдугаар хувинд нь хийчихээрэй. Үйлдэл гэдэг дээр нь байгаа аваад үйлдэл гэдэг дээр нь хийчихээрэй. Тэгээд энэ дотор орж ирээд худгалж жагаад бид нар буцаагаад ингээд хариуг нь явуулчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ ч байсан switch statement шүү дээ. Одоо тэрийг бид нар энэ функцэн дотор хийчихнэ. Тэгээд бид нар ч одоо ингээд дахиад ингээд баахан ингээд юм бодоод байх. Одоо ингээд яг дахиж ингээд би одоо нэгдүгээр нэмдэг нь 2 тэнцүү хэд вэ гэд функц хэрэглэх болгонд би заавал ингээд switch statement-тэй ингээд хэрэглээд байхгүй шүү дээ. Тэгээ бодохоор ч одоо ингээд байнга ингээд юм бодох болгонд л би ингээд ийм миний код ингээд за энэ тоо бодож байна. За энэний доор дахиад энэ чи calculate хийж байна гэдэг. Ингээд авах юм бол баахан өчнөө код болчихж байгаа зү тийм ээ. Тэрийг болиулахын тулд, тэрийг амарчлахын тулд бид нар тэр нэг хэсэг код авангуудаа нэг функцэнд хийгээд тэр функц руугаа бодох мэдээллүүдээ ингээд оруулаад calculate хийж байгаа тийм ээ. Тэрний бүх энэ саунд нь нэгдүгээр саунд нь энийг хийгээ, хоёрдугаар саунд нь энийг, гуравдугаар саунд нь энийг хийгээд хариуг нь авангуудаа хариу гэдэг юун дээр хийчихье гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бид нар энэ чинь хийн тийм ээ. Үйлдэл гэж байна. За үйлдэл ороод ичлээ. Хэрвээ үйлдэл нь одоо энэ гурвын нэг нь бүрдэх юм бол номер 1 номер 1-ийг номер 2-ыг хооронд нь үйлдэлээр нь нэмэх юм уу, хасах юм уу, үржих юм уу, эсвэл хуваах тийм ээ. Тэгээд одоо би энийг заавал хариу гэдэг хэрэг байхгүй.
Энийгээ шууд би return гэж болгочихно. Тийм ээ? Энд чинь одоо ингээ буцаагаад өгч байгаа шүү дээ. Ганц энэ функц ингээ явагдаж хахад хамгийн анхны return олдгол юм болоод функц цаашаа үржиж явахгүй. Яг энэ switch statement дээр явж байгаа юм шиг хамгийн анхны энэ case дээр очиход юм болов тэгээ цаашаа энэ break-нээс доошоо энэ юмыг явуулахгүй, юмыг үзэхгүй, юмыг дахиж шалгахгүй. Ганцхан л боломж нь олдсон л бол тэрийг цаашаа үржүүлж явуулчихна гэж байгаа. Дахиад цаашаа доошоо үржүүлж явуулахгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо би ингээд харъя. Return буцаагаад тийм ээ хариуг. За тэгээ бүр болохоо байлаа гэхэд хариуг энэ хизээч маш том алдаа гэд. Энд чи аль хэзээ алдаагаа явуулчихж байгаа шүү дээ. Тэрний оронд маш том алдаа гэд ингэ явуулчих. Тэгээд одоо бид нар харъя заяа. Calculate гэдэг чинь 3 ийм хүлээж авах хэвээр тийм 3 мэдээлэл авах хэвээр. Тийм ээ. Тэгсэн чинь бид нар энэ функц руу 3 мэдээллийн чинь эн чинь хүлээж 3 мэдээлэл нь орж ирсэн байж эдгээр чинь мэдээж ажиллана шүү дээ, тийм ээ. Switch дотор нь юм орж ирээгүй байх юм бол эсвэл номер 2 дээр нь энэ ийшээ мэдээлэл явуулаагүй зөвхөн ганцхан юм явуулсан байх юм бол энэ үйл гэдэг юм хэрэглэж чадахгүй. Номер 2 гэдэг юм хэрэглэж чадахгүй, тийм ээ. Тэгээ calculate гэдэг энэ функц дээр одоо бид нар зүгээр л одоо энэ юу ганцхан номер 1-ийг явуулаад үзье. Гэтэ бид нар энэ calculate гэдэг функцийг тохируулахдаа заавал ийм 3 мэдээлэл байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгээ за юу ч гэсэн ганцыг явуулаад үзье. Юу гэх нь оролдоод үзье, тийм ээ. Асуудалгүй. За энэ дээр нэмдэг нь энэ. Тэгээ тэнцүү яах вэ гэсэн чи fatal гэдэг чи одоо юу гэх deadly гэсэн үг байхгүй бүр маш аюултай гэсэн үг. Маш аюултай тийм асуудал гарлаа гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь uncaught argument count error гэж байгаа байхгүй. Argument гэдэг чинь асуулт одоо хэрэлдэх юм да. Маргаан. Гэхдээ энийг бол маргаанаар хэрэглэхгүй байгаа. Маргаан гэж хэрэглэгдэхгүй энэ үг нь болохоор тийм ээ. Argument гэдэг чинь юу хэлээд байна вэ гэхээр энэ функц руу явуулж байгаа энэ одоо энэ variable явуулж байгаа шүү дээ. Энэ чинь болохоор нэг argument гэж байгаа байхгүй юу? Нэг зүгээр variable, нэг хувинд орхол мэдээлэл явуулж байгаа гэсэн үг. Тэгсэн чинь энэ argument-ийн count гэж юм тийм ээ. Тооллогын алдаа гарлаа. Too few arguments to function calculate. Энэ calculate гэдэг функц руу маш бага хэмжээний мэдээлэл явуулсан байна гэж аахгүй. Тэгсэн чинь ганц нэг past гэж байгаа. Нэг л юм энэ 56 дахь игнэн дээр байгаа calculate гэдэг функц руу нэг юм оруулсан байна. Тэгэхдээ exactly яг 3-ыг л одоо expected хүлээж байна, хүсэж байна гэж тийм алдаа гарч байгаа байхгүй тийм ээ. Яагаад тэгэхээр бид нар энэ чинь гурвуулангийн нөгөөгүй шүү дээ. Зөвхөн ганцхныг өгсөн байна. За, хоёрыг өгөхөөр яаж вэ? Гэт харъя. Тэгэнгүүт одоо хоёр юм явуулжээ. Гэтэ яг 3-ыг л асуугаад байна шүү. 3-ыг л явахгүй бол энэ цаашаа энэ одоо бидний энэ PHP код чинь үргэлжилж одоо тийм ээ явуулж болохгүй байна. Энд ч гацчлаа. Чи алдаа гараад байна штэ. Наадхан янзалтаа 3 гэдэг ах чинь ягаад 2-ыг явуулаад байгаа юм бэ гэж л биднэртлөө буцаад энэ Apache server чинь PHP-г одоо уншиж орчуулад бидэнд өгч байгаа штэ. Орчуулах гээд тэгсэн чинь энэ calculate гэдэг юм чи 3 юм асууад байдаг. Гэхдээ яг өөрөө чи явуулж байгаа юм болохоор хоёрхан л юм байх юм. Би нэг үргэлжлүүлж чадахгүй нэ. За боли гэд Apache дээр хэлсэн чинь Apache нь бидэрлөө буцаагаад ингээд юу алдааг нь гаргаад ингээд хийлээд өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь за 56 дахь юун дээр алдаа гарсан байна игнэн дээр тийм ээ. Тэгсэн чинь ингээд харсан чинь бид нар мэдээж 3 явуулах хэрэгтэй нэг 2-ыг л явуулсан байгаа шүү дээ. Тэгээд одоо дахиад оролдоод үзье. Тэгсэн чинь одоо л яг хариу нь гараад ирж байгаа байхгүй тийм ээ. Тэгээд ерөнхийдөө л функц гэдэг юм чинь бидний хийх гэж байгаа юмыг амарчилсан зүйл байгаа. Тийм ээ? Одоо энийг би guess та нартай calculator
with function гэдэг. Функцтай тооны машин гэдгийг юуруугаа repository агуулгах кодынхаа агуулгах руу явуулчих. Ингээд харсан чинь одоо calculator with functions. Тэгээд одоо би энэ чинь index руугаа ороод харангууд бидний хийсэн нөгөөнийг хоосон биш. Calculate гэдэг функцуд ороод ирсэн байгаа шүү зэ. Тэгээд та нар энийг хараад оролдож үзээд ямар тийм бүгднийг солиод ч юм уу тийм ээ. Тэгээд энийг дараа нь хэрвээ биднэрт одоо юм 3 дахь юм ямар ч хэрэггүй байх юм бол хэрвээ үйлдэл гэдэг юу гин 3 дахь одоо энэ хувь нь 3 дахь мэдээлэл орж иж байгаа шүү дээ энэ функц руу calculate гэдэг функц руу 3 дахь мэдээлэл орж иж байгаа. Тэгвэл энэ 3 дахь мэдээлэл нь заавал хэрэггүй гэх юм бол бид нар энэ calculator очиж жагаад энэ тэнцдэг нь null гэж тохио. Нөгөө null гэдэг чинь хоосон шүү дээ. Хоосон. Эсвэл бол энэ үйлдэл нь юу гэсэн үг вэ гэхээр нэмэх. Тэгээд хэрвээ 3 дахь юм нь хэрвээ энэ 3 дахь үйлдэл нь байхгүй болвол шууд автоматар энэ болдноо гэсэн үг. Тэгээ одоо хэдүүлээ энийг оролдоод үзье. Үйлдэл гэдэг чинь одоо бид нар хэрвээ энэ үйлдэл бүрдээгүй болвол энэ 3 дахь хэсэг нь орж ирээгүй болвол тэнцдэг нь энийг хэрэглэчихээ гэдэг утгатай байхгүй юу? Тэгээд эсвэл 3 дахь хэсэг нь орж ирээгүй болвол null гэд хоосон тийм ээ. Тэгэхгүй за нэмэх гэдэг өгчий. 3 дахь хэсэг үйлдэл нь ирээгүй л бол бид нар нэмэх гэж тооцсон шүү гэдэг л одоо тооны машин багхгүй. Тэрэн дээр одоо буцаж орж ирээд хэдүүлээ. Энийг 3 дахь үйлдэлийг хасчих. Тийм ээ. Тэгээд энэ чинь босч орж ирээд ингээд дахиад шалгая. Тэгсэн чинь нэмэх болоод байгаа байхгүй юу? Одоо энэ 1 2 3 4 дээр 2 дээр за 3-аас 4-өөс 2-ыг хасъя гэтгсэн чинь бид нар одоо үйлдэлийг явуулахгүй байгаа шүү дээ. Ийшээ хичнээн үйлдэлийн сонгогдоод орж ирсэн ч гэсэн бид нар яг тоо боддог хэсэг дээр үйлдэлийг явуулахгүй байгаа. Тэг зөвхөн 2 юм явуулж байгаа. Тэгээд 4-өөс хасдаг нь 2 гэсэн чинь 6 болоод гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар үйлдэл гэдэг юм ийшээ явуулаагүй. Тэгсэн чинь calculate гэдэг function болохоор үйлдэл гэдэг юм явуулаагүй бол бид нар шууд нэмэх гэж тооцсон шүү гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгэд бид нар энийг 3 дахьыг явуулаагүй ч гэсэн бид нар дахиж тэгж алдаа ирэхгүй байгаа зү. Тийм ээ? Тэгээд за зөвхөн энэ ганцхныг явуулаах юм. Тэнгүүд өмнө энэ функц чинь юу гэж хэлээ? Яг 3 тийм мэдээлэл хэрэгтэй шүү. 3х нь л мэдээлэл байх ёстой. Зөвхөн ганцхныг явуулаад байна. Зөвхөн 2-ыг явуулаад байна тэгсэн шүү дээ. Тэрийг одоо ингээд дахиад шалгангууд одоо тэгсэн чинь ганцхан явуулжээ. Гэхдээ ядаж доотлол нь at least гэж байна. At least ядаж доотлол нь at the least гэж хамгийн бага. Хамгийн багад нь 2-ыг явуулахыг хүсэж байна. 2-ыг бидний хүлээж байна гэж байгаа байхгүй юу? Тэгээ харсан чинь бид нар 3 гэж идэг. Энэ 2 нь бол заавалчгүй байх ёстой. Гэхдээ 3 нь байхгүй болвол нэмэх гэж тооцоочгоол гэж гэдэг одоо үйлдэл гэдэг функц бидний үүсгэсэн баггүй юу? Гэхдээ биднэрт одоо мэдээж үйлдэл хэрэгтэй. Бид нар функцийн үйлдэл байхгүй болвол тоо бодоход байхгүй бол байнга зүгээр нэмэх гэдэг байхгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас энийг буцааж тавиад энэ үйлдэл номероо буцааж тавиад тэгэд энийг мэдээж бид нар үйлдэл хэрэгтэй юм чинь заавал үйлдэл дээр юм явуулах ёстой, тийм ээ. Тийм учраас ингэж үзэнгүүт за 4-өөс 2-ыг хассан чинь 2 л гарах ёстой шүү дээ, тийм ээ. 12-ыг хуваадаг нь 3 гэхээр 4. Ингээл бидний одоо анх удаага өөрсдийнхөө тооны машиныг ингэж хийж байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэгээд ерөнхийдөө болохоор функц гэдэг юм болохоор тийм байгаа. Тэгээд функц чинь одоо хичнээн мэдээлэл авахыг хүлээж байна, тийм ээ. Тэрийгээ бид энэ дотроо тавьдаг. Зарим функцэнд болохоор дотроо одоо ямар ч тийм мэдээлэл авахгүй, мэдээлэл явуулахгүй функцнаас байж болно. Одоо жишээ нь би function гэчээд зүгээр print хийгээрэй гэдэг функцтэй. Тэгсэн чинь энэ дээр нь болохоор чинь би одоо юу гэх echo гэчээд энэ функцийг
дуут болгонд энэ дотор л юм явж байгаа юм явах байхгүй. Тэнгүү чинь BR гэдэг break гэдэг нь шүү дээ. Одоо дараагийнхаа шугамд орох. Энийг дуут болгонд энэ одоо ямар ч тийм мэдээлэл ийшээ оруулах, мэдээлэл авахгүй. Яагаад тэгэхээр бидний чи хэрэгжилж байгаа мэдээлэл нь байхгүй. Зүгээр л одоо энэ функц гэж дуутах юм бол echo break гэдэг байгаа тийм ээ. Тэгээ хэдүүл одоо энэ функцаа одоо дуудаж үзье энэ дотроо. Одоо бидний хэрэгжилж байгаа юм чинь болохоор энэ ч за дараагийнхаа шугамд орцсон байна. Дараагийнхаа ингээд жоохон өргөн болгохоор дараагийнхаа шугамд ороогүй байна тийм ээ. Тэгэд энэ хоёрын хооронд бол ямар ч зай байхгүй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэд энэ ч нэ орж иж байгаа PHP гэж байгаа нөгөө функц зүгээр print хийгээрэй гэдэг функц энэ чи дуудчихъя. Тэгэхээр юу гарч ирэх вэ? Ийшээ ингээд очоод харангууд дээшээ ингээд харангууд print echo ийм бичээрэй гэж юм тийм ээ. Тэгээд за энийг save гэж дарж агаад очиж ороод ингээд үзэгүүд дараагийнхаа шугамд очиж байгаа зү. Яагаад тэгэхээр бид нар нөгөө нэг функцийг дуудсан. Функцийг дуудсан чи энэ BR гэдэг break дараагийнхаа шугамд ордог энэ HTML элементийг бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд энийгээ би дахиад за энэ чи дахиад нэг ийм 5 функц тийм ээ 5 удаа дуудыг энийг бол хичнээн удаа дуудаж болно. Тэгэхэд 5 удаа дуудахад яах вэ? 5 удаа л ингэж юм бичиж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэд энэ функцийг одоо WordPress гэдэг системд бол байнга хэрэглэнэ. Хаас айгу зөндөө функцнууд байгаа. Тэгээд WordPress-ээс гадна бүх программын хэл дээр энэ функцнууд зөндөө байгаа. Тэгээ функц гэдэг юм чинь одоо чинь би тийм ээ энийг одоо ингээ харж байгаа. За энийг идэвхжүүлж авч жагаад тэгээд за энэ формат яах вэ? Энэ button гэдэг юм авч байгаа тийм ээ. Тэнгүүдээ энэ ч дээр очингуудаа за энийг дахиж хуулж авч жагаад Conop гэж үчээд энэ дотроо нөө Conop-ныхаа кодыг тавьчих жоох байхгүй. Тэнгүүдээ энэ доошоо очингуудаа энэ Conop-ныхаа оронд энэ чинь би зүгээр дахиад PHP гэж жагаад Conop гэдэг функц дуудчих штеп. Тэнгүүд чинь эн чинь нөө нэг Apache ширэнгүүтээ энэ чинь нэг юм функц байна. Функц дуудаж байна. Энэ функцнээр очиод харъя гэд явсан чинь функцнээр очиод харсан чи echo print гарга бич энийг биччихээрэй гэдэг жаахгүй юу. Тэгээд энэ ч байсан юм алгуулсан. Тэгтээ тэрийг бид нэр function дээр хийсэн байгаа. Энийг дахиад очиход нөгөө нэг бидний calculate гэж юм гарч ирж байгаа байхгүй юу. Энийгээ дахиад 5 6 7 гийн хийчихье. Нөгөө чинь 5 6 7-оо гараад ирж байгаа зү тийм ээ. Тэгэл энэ функц гэдэг юм чинь ерөнхийдөө бидний л одоо амьдралыг бидний л одоо код бичиж байгаа энэ хамаг одоо цаг үрдэг юмнуудыг басгаад нэг юмд нь ингээд үйлдэл болгоод үйлдэл тийм ээ. Ямар нэгэн үйлдэл хийх юм бол тэрийг давтаад л хийгээд байх юм бол тэрийг нэг функц руу оруулаад тэр функцаар дуудах хэрэгтэй байхгүй юу? Тэгэд одоо ингээд харангуй чи бидний өмнө биччихсэн коднаас харж гинөө. Ингээд яг харах юм бол бид нар одоо энэ үйлдэл гэдэг юм хэрэггүй. Энэ бол хэрэггүй. Тэгээд бидний яг тоо боддог хэсэг нь болохоор за хоосон биш вэ нүү, хоосон биш вэ нүү, хоосон биш вэ нүү гэд гурван юмын гурвангийн шалгаад, гурван орж ирэх мэдээллийн бүгднгийн шалгаад функцаараа хэрэгжилж байгаа. Функцаараа. Тэгээд calculate гэдэг функц дуудангуудаа тэр гурван мэдээллийг шийдчихэж байгаа тийм ээ. Функц дээр очингууд функцэн тэр гурван мэдээллийг авангууд за үйлдэлийн шалгая. За үйлдэл нь нэмэх байна уу? Хасах байна уу? Үржих юм байна. Тэгвэл энэ номер 1-ийг номер 2-т үржүүлэнгүүтээ буцаага тэр асуусан хүнд нь мэдээллийг явуулчаарай. Энэ calculate гэдэг функцийг дуудсан хүнд нь мэдээлэлээ явуулчаарай гэх тэгэнгүүт энэ функц нь буцаад мэдээллийн хүрээд ирэнгүүт энэ мэдээлэл авангуудаа энэ хариу гэдэг юм руу хариу гэдэг юу руу сав руу ингээд хийчихэж байгаа байхгүй юу? Тооны чинь үр дүн тийм ээ бодож байгаа энэ бодлогыг чи хариу гарчлаа мэ энийг аав гэдэг жаа тийм ээ. Энийг бол бид нар бол юу гэж нэрлэж болно. Тэгэнгүүтээ за хариу орж ирлээ. Тэгээд за дахиад хариугаа шалгая. Хоосон биш вэ нүү? За тэгэх юм бол хариугаа echo хариугаа printlээд гаргачаарай гэж байгаа тийм ээ.
Тэгэл бидний одоо түрүүн биччихсэн баахан ингээд нуршсан доош ингээд хид хідэн шугам ботсон байсан юмнуудыг бид зүгээр авчаад нэг хэсэг болгоод за яг тоо боддог хэсгийг бид нэг функц болгочих. Үйлдэл болгочих. Коноп бичдэг юм зүгээр нэг үйлдэл болгочих. Тийм ээ? Тэгээ хоосон биш гэдгийг шалгадаг үйлдэлийг бас бид гүйцэтгэж. Тэгэл энэ хоосон биш гэдэг рүүгээ юмаа шидээд энийг шалгачаарай. Шалгаад хариуг нь надад явуулчаарай гэдэгэнгүүт хариуг нь зөв байвал явуулна. Буруу байвал буруу гэж явуулчихна. False худлаа, үнэн худлаа гэл тийм ээ. Тэгэд энийг шалгах болгонд бид нар заавал энэ одоо тэнцүү биш. Энэ хоосон юмтай гэд энийг байн ингэ бичээд авахгүй. Зүгээр л ганц хоосон биш гэдгийг бичээд юмаа оруулаад тэрийг шалгангуудаа буцаагаад ингэ явуулчихад байгаа байхгүй. За тэгээд өнөөдөр хичээл ингээд ерөнхийдөө болохоор яг ерөнхийдөө байнга хэрэглэгддэг if statement юмыг шалгадаг. Тэгээ функц байна. Функц нь болохоор бидний яг ингээ хийх ёстой юмнуудыг хэсэгчлээд ингээд нэг газар үйлдэлүүдийг ингээд оруулчихж байгаа байхгүй тийм ээ. За яг зүгээр одоо ингээ юм хийдэг хүмүүс шиг ажилчид шиг л гэсэн үг байхгүй юу? Ажилчинтай болж байгаа гэсэн үг функцнууд чинь бид нар яг тийг ганц л юмаа хийдэг. Тийм ээ? Ганц л юмаа маш сайн хийдэг. Тэгээ хоосон биш гэдэг ажилчинд ингээд аваачаад юм өгөнгөд тэр ажилчин шалгаад хоосон биш байна. Хоосон байна гэ тэгээ буцаа мэдээллийг явуулдаг. Тэгээд ингээд харангуй чин доошоо 1 2 за энийг бол бид ерөнхийдөө хэрэглэхгүй байгаа. 2 ийм функц байгаа. 2 функцийг ерөнхийдөө болохоор бид хэрэглэж байгаа тоогоо бодож байгаа байхгүй хүмүүсийн оруулж ирсэн мэдээллийг аваад. Тийм ээ? Тэгэл хоёрхан хүнд ажиллаж байгаа байхгүй чи ерөнхийдөө болохоор бодохоор функцийн тоогыг бодохоор хоосон биш calculate гэдэг хоёр юм хэрэглэж байгаа л бид нэр хариуг нь аваад буцаа шийдчихэж байгаа. Тэгээд толгоо эргэж байгаа хүмүүс байна уу? Тэгээ сүүлийн за ерөнхийдөө болохоор өнөөдрийн хичээл тэгээд дууслаа. Return гээд очсон гэсэн тэр нь яг аль руу нь очиод байгаа юм болоо? Бидний одоо энэ calculate гэдэг имийг дуудаж байгаа шүү дээ. Calculate гэдэг function-ыг. Одоо энэ calculate гэдэг чи одоо нэг хүн байлаа гэх. Тэр хүнд одоо би ингээд номер 1 тэр, номер 2 тэр, үйлдэл нь тэр. Тэгээд өгөнгүүт тэрнээс заавал хариуг нь би буцааж авах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэр хариуг нь бид энэ функц заавал буцаах хэрэгтэй байхгүй return гэж буцаадаг. Тэгээд буцааж авсан энэ calculate гэдэг юм дуудсан. Тэр чинь энэчээ дуудагдж байна. Буцааж авсан ирсэн юмыг бид нар шууд энэ хариу гэдэг variable-ыг үүсгээд энэ дотор энэ хувьд нь хариуг нь хийчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ return энэ calculate гэдэг функцаас буцаж гарч ирсэн юм. Return хийсэн юм нь бид нар тэрийг нь авангуудаа энэ тэнцдэг нь хариу тэнцдэг нь энэ calculate-ээс ирж байгаа юмыг энэ хариу руу хийчихэл гэдэг утгатай байхгүй юу? Тэгээд хоосон биш гэдгээс ирж байгаа хариуг энэ if statement if дотроо ингэ шалгачгаарай. Яагаад тэгэхээр бид нар if дотор чинь хоосон биш гэдэг чинь үнэн худлаа гэдэг юм ил авчиж байгаа шүү дээ. Эсвэл бол үнэн гэх юм бол 1, худлаа гэх юм бол 0. Алийг ч явуулж болно. 0 гэх юм бол if дээр ороод 0 өгөх юм бол if гэдэг одоо энэ шалгаж байгаа юм ба шүү дээ. If эн чинь true гэдгийг 1 гэдэг чинь true гэсэн үг. False гэдэг чинь 0 гэсэн үг. Тэгэд одоо би энэ хоосон гэдэг дээр зүгээр 0-ыг буцаагаад 1-ийг буцаахад яг л адилхан. True. Тэгэд энэ чи би comment үлдээчих. False. Return гэдэг нь хариу руу очиж байгаа юу? Тийм. Зөв. За нэг input ашиглавал яаж хийх вэ? Windows calculator нэг input байх шиг байдаг. Calculator гэдэг энэ дээр одоо ингээд 12 дээр нэмдэг нь 13, 12 гээд тэнцүү гээд дарж ийн тийм ээ. Эн чинь болохоор нэг input дээр чи эхлээд нэг input дээр чинь эхлээд 12 гэж орж байгаа тийм ээ. Тэгээд нэмдэг нь гээд дарангууд эн чинь нөгөө input чинь дээшээ орчиж байгаа байхгүй юу? 12 дээр нэмдэг нь гээд дараагийнхаа тоог эн чи бичнэ шүү дээ 45 гээд.
Эн чинь нэг input биш. Нэг input-ээр оруулчаад мэдээллийн энэ чи дээшээ хадгалчаад дараагийнх нь input нь хинжээс орж иж байгаа байхгүй юу? Тийм ээ? Нэмдэг нь 45 дахиад нэмдэг нь 45 гэхээр эн чинь нэг input дээр ч гэсэн өмнөх мэдээллийн зүгээр энэ чи дээшээ хадгалсан л байгаа байхгүй юу? Тэрийг хэлээд авах шиг байна, тийм ээ? Tomcat хэрэггүй. Tomcat-а унтраа. Example Tomcat хэрэггүй шүү. Tomcat чинь Java явуулдаг тийм сервер байгаа. Tomcat-ыг бид нар бол ерөнхийдөө бол хэрэглэхгүй. Tomcat-ыг чинь Java програм уншуулахын тулд Tomcat-ыг хэрэглэдэг байх гэж би санаж байна. Tomcat-ыг нэг юу Java server явуулахад би нэг удаа хэрэглэж байсан. Яг тусдаа өөрийн сервер дээр суулгаад local care access denied гинэ. За энийг display name Lume хэрэглэж байгаад явуулаарай. Lume хийж байгаа видео явуулахгүй бол энэ зураг хараад хинч тусч чадахгүй шүү. 360 толгоо. Бопи дахиад үзээрэй. Ойлгомжтой байлаа, баярлалаа. За 20-ны хичээл хадгалагдаагүй юм уу? 20-ны хичээлийг хадгалагдсан байгаа тэрийг би өнөөдөр жоохон завгүй тэгээд оруулсан. Линкийг оруулаг байгаа. Одоо оруулчихна. Хамгийн гол нь ямар утга шалгах вэ гэдэг нь хамгийн чухал юм шиг байна. Одоогоор яг юуг яаж шалгах вэ гэдгийг нь сайн ойлгохгүй байна. Хамгийн гол нь яг юуг яг энийг юу гэж унших вэ? Яг юу гэх юм уу? Энд чи бид нар мэдээллийг тийм ээ авч байгаа шүү дээ. Мэдээлэл бид нар энийг өмнөх 3 4 хичээл дээр тийм ээ бид нар дахин үзсэн. Вебсайт гэдэг чинь бидэд мэдээлэл өгч байна. Эсвэл бол бидний мэдээлэл авч байна. Тийм ээ? Тэгээд бидний мэдээллийг орж ирж байгаа мэдээллийг бид нар зүгээр сайн шалгаж байгаа тэрийг хэрэглэж байгаа байхгүй юу? Тэгэхгүй зүгээр бид нар дутуу мэдээлэл явуулаад номер 1-ийг явуулчаад номер 2-ыг явуулахгүй үйлдэлийн өгөөгүй. Тэгэх юм бол бид нар тийм мэдээллийг гүйцэтгэж чадахгүй шүү дээ, тийм ээ? Тэрийг одоо бид нар яг юун дээр өөрийнхөө database мэдээллийнхаа сангийг үүсгээд ирэхээр тэрэн дээр болохоор ерөнхийдөө ойлгомжтой болно. Яг одоохондоо болохоор зүгээр л энэ тийм ээ практик хамгийн бага хэмжээгээр энийг яаж ойлгох вэ гэдэг төрлийн л одоо сургалт явж байгаа байхгүй юу. Тэгэд одоо энэ тэтгэл бид нэр яг бодит амьдрал дээр хэрэглээд эхэлнэ. Гид ашиглаж байгаа болохоор маш гоё байна. За. Тэгээд ерөнхийдөө та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн хичээл тэгээд одоо өндөрлөе. Асуухан байвал Slack дээр энэ өнөөдрийнхөө энэ групп дээр бичээрэй. 4 сарын 21 дээр тэгээд би биэндээ туслаад явна шүү. Тэгээд та бүхэнтэйгээ маргааш уулзъя. Өнөөдрийн дуу болохоор байна шүү дээ. Өнөөдрийн бидний дуу миний бас дуртай дуу байгаамаа. Өнөөдрийн дуу за тэгж байгаа маргааш шийдүүлээ уулзъя. За бус хичээлүүд нь хаана вэ гэхээр эхний 15 нь хамтдаа зэгнэт дээр байгаа. Дараагийнх нь 15 нь судар вики дээр байгаа. Үлдсэн 13 нь болохоор apprentice segment дээр байгаа. Тэгээд энэ сургалт маань 3 жилийн өмнө явагдсан. Явагдахдаа 2 сар үргэлжилж өдөр болгон орой 7 цагаас 9 цагийн хооронд явагдсан шууд цацсан тэмцлэг байгаа. Тэгээд энэ сургалтаас авах юм аваад тий хаях юм хаяад мэдээж үнэгүй сургалт юм чинь. Тэгээд хамгийн гол захим зүйл юу вэ гэхээр бити шантраарай. Тийм ээ бүгдийг нь ядаж үзээд дуусгачихаа. Хамаг цагаа тий ашиглаад чөлөөт цагаа ашиглаад бүгдийг нь яаж ихний ээлжинд үзээд авчих. Тэгээд үзснийхаа дараа тэрийг бодоод үз тийм ээ. За энэ ойлгох чинь ойлгохдохгүй нөө. Ойлгохдохгүй байгаа зүйлээ дахиад давтаад үз. Энэ үнгүй байж л энэ хизээч устдахгүй. Хамгийн гол нь шантарч болохгүй. Эхнийхээ ойлголтыг аваад эхнийхээ зүйлийг л ингээд ойлгочих юм бол тэрнээс цаашаа ингээд явхад маш амархан байдаг. Бусдын сурахад айгууд нэг тийм зовоод ах зүйл биш. Тийм учраас дахин хэлье. Бити шантраарай. Бити бууж өгөөрэй. Тэгээд амжилт хүсье.
Баярлалаа.